сонсогдоод байна. За өнөөдөр манай уулзалтанд өчигдөр чи сонссон ундраа орж ирсэн. Тэгсээ сонссон, арай сонссон. Чамтай орж ирнэ гэж одоо сургуулийн сэдвүүтэй холбоотой юм байна гэж бодсноо. Гэнт ингээд өсөх биш юм. Бид нар чи үнэлгээнд донд орчиж штэ. Гээл 0 1 2 3 4 гэл бид нар чи үнэлгээ ингээл 5 наваар байдаг гэсэн чи намайг нөгөө нэг жоохон бахад манай нэгдүгээр ангийн багш яадаг гэсэн үнэлгээ одоо дэвтэр дээр чи гоё хичээл яадаг гэсэн гэхээр юм 5% тавьдаг гэсэн улаан тэгээд бүр ингээд чирнэлэр заяа. Тэгэл энэ одоо нөгөө нэг дөрвөлж ингээд чин цэнхэр тамгын бол нөгөө сайн байх юм бол тэг энэ гурвалжин тамга нь яг уу нөгөө 3 авахаар ингээд тэгээд 0 болохоор юм нөгөө арай муу ойлгохоор юм улаан тариг юм улаан айн бас юм улаан юм үнэлгээтэй байлаа шүү дээ. Одоо ингээл явдаг. Тэгээ арай л урдэр ингээд тавьсангүй тэгэл ингээд хонх могтой холбоотой чи би хонхыг сонсож байна сургууль гэдэг. Тэгээд ямар хөөрх юм хаанаас аваад мэдсэн. Одоо угаасаа юм хонх байдаг шүү дээ. Ариуна хичээсэн зөндөг авчихсан. Тэгээд энэ цамцсан. Би цавцаа өөрөө бүтээлч креатив хийсэн. Ямар гоё юм бэ. Ингээд өөрөө энэ аамаа өсгөж өчигдөр орой ингээд хийлээ штэ. Гэт зүгээр ингээд орно гэсэн чи бас нэг юм санагтаад чи одоо нэг хон гэж харж байна уу энэ хоёрын тоо за. Би хоёр гэж бодсон. Ямар гоё бүтээлч юм бэ. Нөгөө үнэтэй холбоотой юм уу ингээд сургуульд орохоор чи яг чиний ажилтдаг юм уу дээ штэ. Үнэхээр болоод тий. Сайн онц дунд чи ийм тийм гэдэг ингээд ярьдаг үстэй. Ингээ миний гоё бэлдсэн энэ бэлдсэн харагдчих байна. Тийм бэ ямар гоё юм бэ. Би одоо таныг ийм юм олоод хүмүүсчтэй хаанаас авсан юм бол гэж бодож байна. Хаанаас авсан чи айгуул өгсөн өөрөө хийсэн байна да. Яа, өстой гоё. Супер, өстой шонол хөдөлчлээ багш. Тэ. Чамаа гайхшруулах гэж албаар хийсэн байна. Тийм, би бүр ёо ямар гоё бүтээлч юм бэ. Бүр ингээ өөрөө юу хийж өмсөх вэ гэж бодож байна. Тэгээд нөгөө цагаан цавц дээр ингээд нөгөө нэг хавдаг аахгүй. Тэгэхээр надад нэг цулгаа санагдаад байдаг. Нэг офис юм олон хавцтай шүү дээ. Тэгээд тэд нэг ингээд сороочих гэдэг нэр айгуу тийм цулгаа нэг жоохон нэг намайг нэг бүрэн дөрөв илэрхийлэхгүй байгаа юм шиг санагдаад байдаг юм аа. Чигдэр гэнт чажтай өгсөн нөгөө нэг багш өгсөн нөгөө юу гом зүгэл сэтгэхэд байсан чи өнөөдөр сарааг утсаж юу орж ирэх вэ мэдрэмжтэй ямар юм хийгүү гэдэг ингээ бодоод байсан чи нөгөө мэдрэмжэд орж ирэхгүй тэгэхээр сургууль юм чинь тэгээ сургуультай гоё хүндэтгэл гоё мэдрэмж байна багш баярлалаа. За одоо тэгэхээр чи одоо сургуульд ажилладаг те сарааг одоо танилцуулаад юу гэж танилцуулмаар энэ ч өөрөө би юу яг намайг өнөөдрийг хүртэл тодорхойлж байгаа харилцааны багш гэдгийг харилцааны сараа гэдгийг хамгийн одоо миний тодтогч харилцааны сараа за тэгээд сэтгэл зүйч за сүүлийн үед бол сэтгэл зүйч ихчээ гэдэг нэрэндээ маш тасж байгаа. Одоо хүүхдүүд маань ихэвчлэн тэгж дууддаг. Ялангуяа нөгөө бага ангийн хүүхдүүд маань бол ихчээ. Тэгэхээр сэтгэл зүйч ихч гэдэг нэрэндээ их тасж байна да. Миний брэнд болж байна да. Гэж бас нөгөө нэг юу байж нөгөө хөөхд карт март тэрийг шууд яриа явуучих юм уу? Тэг нэг үсээ хэлчихгүй юм. За тэгээд мэдрэмж Монголын анхны төсөөлөл дүр зургийн карт зохиогч гэдгээр бас өөрийгөө тодтогох дуртай. За ингээд 2 охин 2 хүүгийн ээж ийм бүсгүй байна. Зараач барахных те. Үгүй би Дорнов аймагт иржсэн. Дорнов аймагт иржсэн гэж бодоод ирсэн. Тэгээ багш сэтгэл судлаач мэрэгчлээ, хүүхдийн урлагийн сэтгэл зохицолч мэрэгчлээ, ерөнхийдөө төрийн албан хаагч за боловсролын бүхий шатны салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа юм мэрэгчлэн байна. За миний яг ажиллаж үзээгүй
нэг л одоо чиглэл байгаа даа. Тэр нь юу юм гэхээр цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллаж үзээгүй. Тэрнээс бусад бүх насны хүүхэд хүнтэй болвол ингээд ажилласан туршилтаа. Гэхдээ би бас өөрийгөө ингэж боддог байхгүй нөгөө хэдийгээр би нөгөө цэцэрлэгийн насны хүүхдтэй ажиллаагүй ч гэсэн цэцэрлэгийн насны хүүхдтэй ажиллах бакалавраар бэлтгэж байгаа сургуулийн өмнөх боловсролын оюутнуудад хичээл орж ирсэн. Ямар хичээл орж ирсэн юм бэ гэхээр яг нөгөө хэрэглээний сэтгэл судлал гэдэг тэр үед би нөгөө арт терапид яг өөрөө сурж ирсэн байхгүй тэр 20 онд. Тэгээ яг тэр хүүхдүүдийг би тэр нөгөө тэр мэдрэмжээрээ ингэж зааж чиглүүлж дурлуулсан. Тэгээд 22 онд би нэг санамсаргуу нэг сонгон хайрхан дүүргийн сургууль дээр явж байгаад шавтайгаа таарсан. Тэр төгссөн байсан. Тэгээд тэр намайг арт терапи яриад ирсэн чинь тэр бас яг тэр цэцэрлэг дээр арт терапи ярьдаг төрлийн багш гэж байгаа байхгүй юу. Тэгээд би тэр үед маш их тэр одоо оюутнаас урам зориг авчихсан. Би ямар чухал юмыг заасан юм бэ? Энэ ямар мэдрэмжтэй юм бэ? Тэгээ одоо өөрөөр хэлэх юм бол ягаад энийг яриад байгаа юм гэхээр миний шав цэцэрлэгийн салбарт ажиллаж байгаа. Арт терапи. Тий, ингээл коллеж 10 жил их сургууль, техник мэргэжлийн сургууль гэдэг бүх шатнд л шав байна да надад. Тэгээд дөрөв хүүхэд чинь тэгэл цэцэрлэгийн наснаар байсан. Тийм, дөрөв. Тэгээ одоо миний хүүхдээс оюутан тий би чинь дөрөв хүүхдээ яг өөрөө өсгсөн. Яг нэг ой 5 сар хүртэл бүр яг өөрөө гэртээ ингэж харж өсгөө. Тэгээ сургуульд цэцэрлэгт нь нөгөөд ажилдаа ордог ийм ээж аахгүй. Тэгэхээр дөрөв цэцэрлэгийн насны хүүхд бол өсгсөн. Одоо хүүхдүүд маань 10-аас 20 насны охтууд хүүгүүд байна да. Тэгвэл хайлаа юунаас эхэлэх вэ? Одоо хүмүүс өөрснөө та нар ингээл асуултууд орж ирэх юм бол энэ доор нь коммент хэсэгт асуултуудаа бичээд авахгүй юу? Тараа ямар зүйлүүдийг ярмаар байна? Би бол яг өмнөдөө ийм зүйлийн тухай ярмаар юм гэхээсээ илүү таны чиглүүлэх төсөлтэй. Тий. Би яаж чиглүүл юунаас нь эхэлэх вэ? Алнаас нь эхэлж? Мэдээж яг хүүхдтэй ажиллаж байгаа одоо сургуулийн сэтгэл зүйч гэдэг өнцөг дээр фокуслоод явуучвал илүү үр дүнтэй баха. Энэ одоо чиглэл хүмүүст илүү хэрэгтэй мэдээлэл ах гэж би бол төсөөлж байна. Би ихлээд юунаас асуудаг нөгөө чи нэг тийм юу штэ ихтэй чи нөгөө нэг хүн штэ те би жоо анх уулзахталтай чи гэж ингээд тэгээд ингээд шууд хэлдэг гэдэг чи мэдэн штэ те тэгэхээр чи өөрөө багтаа ямар хөвгтэйсэн сараа ямар охин байсан 10 жил би бол 10 жилд багшаа нөгөө юу юм бүхэл юмд орж идэг одоо урлагийн үзлэг болж байхад орж ийн тэмцээн болоход орж ийн за тэгэл оюутан болоод би бэлтгэлийн уралдаануудыг ер нь алхасаж үзээгүй дээ. За тэгэл нөгөө бидний үед дэвжээ гэдэг тэмцээн болдог байсан. Тэр болгонд би ингээл орж л идэг. Тэгэл маш тийм идэвхтэй, дайчин, сэргэлэн тэгээд хүн ингээд юм хариуцуулаад өгөхөөр тэр итгэлийн алдахгүймсэн гэдэг нэг тийм хүсэл эрмэлзэлтэй тийм оюутан байсан. Тэгээ одоо ингээд би боддоо штэ бүр 18 9 настайдаа ер нь ямар хүүхд гэмт хэрэг үлдээд идэгин гэдгийг судлах зорилгоор нөгөө нэг зайсангийн урд байдаг нөгөө нэг одоо насан туршаагүй хүүхдийн 20 анги дээр би судалгаа авах гээд очиж исэн байхгүй. Тэгээ миний судалгаа юу юм гэдгсэн чинь нөгөө темпераментыг авч байгаа юм. Тэгээд тэрүүн дээр анализын гутаа ерөнхийдөө нэг ийм темпераменттай хүмүүс гэмт хэрэг үлдчихтэй юм байна да гэдэг 20 эдэн хүүхд дээр авсан судалгааныхаа үр дүнгээр ихтгэл тавьчихсан. Тэгээд амьдрал их сони юм билээ. Сүүлд би нэг такси ярьж явж байгаад тэнд хүмүүжчихсэн залуутай таарч ирсэн. Тэгээд тэр намайг ингээд арийнхаа тойлонд байн хараад исэн байхгүй. Би тэгээд ингээд тамайг танд юм болов яагаад ингээд эсвэл сонирхоод байгаа юм бол яг нэг таньж ядаад исэн баг. Тэгэл яхаа надаас асуугаал яриа өрнөл. Тэг чи яаж намайг таньж байгаа юм гэдгсэн чинь хизээч бид нарыг та гэж дууддаг хүн байгаагүй. Та бид нарыг та гэж дуудсан гэж байгаа юм. Тэгэхээр би болохоор тийм сүрхийдээч биш л дээ. Одоо би чинь нэг 18 9-тэй гэдэг чинь тэгсэн ирнэ тэр хүүхдүүдийг та гэж дуудсан ба. Нэд эргээд ботсон чинь манай багш бид нарт тэгж заадаг гэсэн байхгүй. Судлаач хүн болвол судалгааны ажил хийх явцдаа ямар ч хүнийг та гэж дуудах ёстой гэж одоо зааж ирснийг л тэнд л хэрэгжүүлсэн байгаа байхгүй. Тэгээд маш гоё тийм дурсамжаа тэр залуу ярьж ирсэн. Тэгэхээр ийм одоо дайчин маш сониуч өгсөн. Яагаад гэж их боддог. Энэ яагаад ингэж байгаа юм бол гэл ингээл учрыг авах гал ухгаал. Ийм л хөвгтэйсэн байсан.
чухал их онцлог байна шүү дээ. Та чи гээл те ингээл намайг одоо ингээл залуу байхад чинь те 20-д байхад чинь надаас ингээд те шнаа хүмүүс агшаа та гэл ингээд дууддаг байхад би ихлээр ингээд гайхдаг байсан. Дараа нь ингээд нэлээд олон жил ажилласны дараа чи гэж ингээд дуудсан чи нөгөө намайг чи гэж дуудсан чи би ингээд гайхаад шууд ингээд хандлагыг мэдэрч байгаа байхгүй те. А тэгэхэд би нэг бол янз бүрийн сургалтын сугаал, коучинг сугаал ингээд явж хахад Нөгөөд бол чи гэдэг хоёлаа та гэж ярих уу, чи гэж ярих уу гэж асуудаг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо хүн чинь ингээд надаас настай байлаа гэж бодох юм бол тэр нь ингээд чи намайг чи гэж ингээд дуудаг гэхээр ингээд би та гэж дуудмаар байдаг. Тэгснээ за тгий гэсэн мөртлөө тэгэл та гэсэн явж идэг аахгүй. Тэгээ одоо л би нөгөө нэг чи намайг ингээд чи гэж дуудахч байгуу дэм дасаад Гэхдээ нөгөө энэ одоо чи гэнүү та гэнүү тэр ард нь нөгөө хүндлэл ингээд байж байгаа юм бол ингээд за нөгөө нэг харилцаа болж штэ тий. Тэгээ бид нэр ингээд юу үзээгүй ч гэсэн дараа нь бичлэг нь ингээд гарчих байх. Тэгээ хүмүүс үзэх байх. Тэгээ өөрийнхөө тийм ингээд сургууль амьдрал дээр ч юм уу тийм одоо багш нараасаа тийм хүндлэл мэдэрч ийсэн ч юм уу тий. Тийм түүхүүдээс олцвол ямар түүх орж ирж байна. Яг ер нь бол би яг тасралтгүй 16 жил техник мэргэжлийн сургууль өсвөр насны хүүхдүүдтэй ажилласан байхгүй. Тэгээд тэр туршлага дээр үндэслээд ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуульд би ажиллаж чадна гэсэн нэг тийм итгэл надад байсан байхгүй. Тэгээд ЕБС дээр ороод ирсэн чинь би юу илээ гэж бодсон байхгүй. Яагаад гэхээр ерөнхийдөө нэг өсвөр насны хүүхдүүдтэй ингээд яриад ойлголцдог байсан бол дунд ялангуяа бага насны хүүхдүүдэд тийм яриад ч зөвлөөд ч би явахгүй юм байна гэдгийг би мэдсэн байхгүй. Тэгээд явахгүй. Би ерөөсө хол явахгүй мэн гэдгийг мэдсэн байхгүй. Тэр 6 настай шушмаантай уулзаад те 8 настай шушмаантай уулзаад сэтгэл зүйч гэдэг нь сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь гээд ярина гэдэг чинь болоод ингээд ястаа нөгөө нэг байж боломгүй болчихж байгаа байхгүй. Тэгээл би дотроо бодохгүй эднэрийн хэлээр ярих хэрэгтэй байна. Тэгэхээр эднэрийн хэлээр би яаж ажиллах ёстой вэ гэхэд ерөөсөө л надад арт терапи тусалсан байхгүй. Ерөөсөө л нөгөө нэг зураг засал, тэ баримл засал, үлгэр засал ерөөс энэ л надад орж ирсэн баг. Тэгэл тэднийг ингээд туршаал эхэлсэн чинь ерөнхийдөө ингээд айгүй өөрхөн ойлголцоод одоо юу гэдгийг долгионыг бариад авчиж байгаа байхгүй юу би. Тэгэл одоо ингээд би ерөнхий боловсролын сургуульд би 2 дахь жилдээ л ажиллаж байгаа. Яг харцангуй бас тийм сурч явж байгаа л мэрэгчлэн. Гэхдээ би одоо юун дээр ихтгэл бардан байгаа юм бэ гэхээр арт терапид сурсан тулдаа зах зухаас нь сурсан тулдаа би ЕБС дээр оршиж байгаа байхгүй юу? Магадгүй би ийм бол ЕБС дээр ажиллаж чадахгүй. Тэгэхээр хүүхдээ арт терапид сурч ирсэн шүү дээ. Коронавиг үеэр 2000. Тэгэхээр ингээд альчуур зүгээд энийг хулаанаар тэр уншиж өгөөдсэн шүү дээ тий. Би яг нөгөө нэг юу яжсэн байхгүй тэр төвдөө ингээд нөгөө хүүхдүүдтэй заажил чадах юм байна. Тэгэд өөрийнхөө хүүхдүүдээр ингээд ороод тэр сониуч ингээд сэтэлж ингээд төрсөн энэ ямар гоё юм гэсэн нөгөө яг ингээд хүүхдээ арт терапист хүүхчиг болох хэрэгтэй гэдэг байхгүй тий. Тэдэгтэй ингээд яг тэгэхэд тэр бэлтгэсэн байсан учраас тэр нэг хийгээд исэн байхгүй. Тэгэхээр би чамаа угаасаа хүүхдээ арт терапист юм байна гэж бодоод байсан. Тэгэж хэлсэн байхгүй. Тэгэхэд чи ингээд үгүй би хатуу хийж ийсэн ингээл цэвэрхэн нямба юм гэсэн чи тэгэл зурхыг, заваархыг, урахыг зөвшөөрөөд байсан. Тэгээ тэрэндээ гайхаад байсан гэсэн тий. Тэр хараа хяналтаа орхисон. Тухайд бол яг багшаа би та даалгавар өгч ирсэн учраас хийж ийн л гэж өөрийгөө бодоод исэн байхгүй. Би хийх ёстой. Би ямар ч гэсэн цагийн имийг цагт нь хийх ёстой. Энэ надад чухал. Би тэгтээ тэргүй энд мөнгөө цагаа зарж байгаа юм чи би сурах ёстой л гэж яг үндэ тэгэж бодож сурч ирсэн. Одоо ингээд эргээд харахад үгүй байгаа байхгүй. Тэр үед тэр одоо өдрүүдэд би миний нөгөө дотоодд эдгэрэл явагдах одоо үүд хаалга нэгдэж одоо сэтгэлд маань ийм шин агаар салхи орж исэн байгаа байхгүй. Одоо тэрний үр шимээр би ингээд хүүхдүүд рүү ингээд зугуухан гулсаад ингээд орчдөг юм байна. Одоо ингээд хүүхдтэй ажиллахад надтай нэг уулзсан хүүхд миний өрөөс алддаг байхгүй. Бүр
ингээ надад ингээ татагдаад коридорт таарахаар ингээд яаж хийж яагаад надад харагдах гад ингээд мэндэлгээ гүүж ирээ тэрвэрдэг ч гэдэг юм уу те. Ингээд миний дотоодод хүүхэд дөр маань сэрцсэн юм байна гэдэг мэдрэмжийг би одоо ингээд аваад байгаа байхгүй. Тэртэй тоглоод харж юм байна шүү дээ. Тий нөгөө тим энерги дунд байгаад байгаа болохоор тий. Тэгэл багш айгүй хөрх ингэж яах энэ олон хүүхдүүдээс яг нэг хүүхдэлт гисэн л те. Сая нөгөө цагаан сарын дараа айгүй хөрхөн хэвлүүх. Эхчээ би тантай залгаж болох уу гэж. Нэг эрэгтэй хөхт. Тэгээ тэр болохоор нөгөө надтай нөгөө ил засалд орж ирсэн хөхт байхгүй. Тэгээд би бололгүй яах вэ гэхээр ингээд толгойг нь үнэрлээд нэлсэн. Тэгээд энэ болгоноос л одоо ингээд урам зориг аваал те илүү би яавал энэ хүмүүсд ингээд амьдралд нь хэрэгтэй нэг санааг нэг сэтлийг өгчих вэ гэж ингэж мотивашн болж явж байна л да. Хүүхдүүдээсээ сурч байна. Өөрөөр хэлэх юм бол би эднэрт ингээд заагаад үлгэрлээд байгаа юм шиг хэрнээ хүүхдүүд намайг ямар хүн байх, ямар мэрэгжилтэн байх, ямар аргаар явах вэ гэдэг эдгээр намайг чиглүүлээд байгаа. Миний хийж байгаа тэдний хэлээр ярихгүй бол тэд нар чамайг тойрж явна шүү дээ. Дуудаж оруулаад тест асуугаад таг асуултууд асуугаад байна гэж ингэж бодсон шүү дээ. Тэгэх юм бол тэгэл надаас үргээл явчих шүү дээ. Тийм. Тэгээ одоо ингээд 6-аас тэгээд олсон гэдэг чинь их үдсэдтэй байна шүү дээ. Тийм тэгээд бодоод тэгэл одоо ингээд 6-аас 18 насны хүүхдүүд тэгээд нэмэх нь насан туршидчдэд одоо ингээд багш нартай ээж аавтай гэдэг ингээд маш олон насны хүмүүстэй ажиллахаар надаас ингээд бүр яг үнэндээ ингээд маш их юмыг шаардаад байгаа байхгүй юу? Бүр ингээд маш их ур чадварыг тэгэд мэдээж би тийм одоо бүгдийг одоо чаддаг бүгд рүү мэрэгсэн мэрэгжилтэн биш л дээ. Боломжгүй угаасаа тийм боломж байхгүй. Гэхдээ би юуг илүү ойлгож байгаа юм гэхээр ямар ч хүнд те 6-тай байна уу 60-тай байна уу ойлгох хэрэгцээ байдаг. Тэр ойлгох хэрэгцээнд нь би хүндэтгэлтэй хандах ёстой мэн гэдэг зарчмаа бариад явж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр бас ингээд савлах магадлалтай. Ерөнхийдөө ингээд залуу мэрэгчлүүдийг дөнгөж сургуулаад төгссөн хүүхдүүдийг хараад тахт чинь нөгөө бүх насны хүүхдүүдэд жигд ажиллаж чадахгүйгасаа болоод ингээд шантраад байгаа тохиолдол бас ингээд ажиглагдаад байгаа байхгүй юу? Ирчээд уяатай холбоотой гэхээр тэр хамгийн гол юуг сурчвал болох байхгүй. Бага насны хүүхдүүдэд ажиллаа сурчвал тэр нөгөө энерги тэр долгиолыг мэдэрчүүлдэг бүтэнтэй нь ажиллаж чадна гэсэн үг л дээ. Яг л тэр үедээ ингээд тэдрийг таж үйж явахдаа өөрийнхөө дотоод хүүхдтэйгээ ингээд танилцаад эхэлдэг. Миний цэцэрлэгийн хүүхдээ юм байсан байна. 10 жилийн хүүхдээ юм байсан байна. Би яг ингээд тэр үедээ ямар зүйлээ шаналдаг, гомддог, уурладаг. Тэгээ одоо жишээ нь дүнгээс бол чимэрдэг байсан ч юм уу те. Харилцаанаас бол тэр ингэсэн тэгсэн багш нар надаа энэ дүү авсан гэд эд бүх зүйлүүдээ эргээд санаад ойлгоод нөгөө айц өдрөө гаргаадсан байх юм бол те миний дотор ингээд нөгөө шархалсан одоо энэ сурагч хүүхэд биш те. Тийм байх юм бол бид нөгөө нэг хүүхдүүдтэй яг тэр нэг найз нь яг тэдний нэг ойлгодог болж чадна гэсэн үг. Одоо би энэний дотроо ингээд ангаагаад ирсэн болохоор тэр зүгээр хажууд ингээд сууж байхад ингээд тайвшраад тэгээ явдаг. Тэр дэмжлэгийг авчдаг. Тэр нөгөө хүндлэл харилцааг ингээд мэдэрдэг ба шүү. Тэр хүүхдээ энерги өгөхгүй шүү дээ. Чи одоо 3 анги хүүхдээ тэм ордонд тэгээд ажиллаж яах нэг чинь те тэр хүүхдүүдийг хараад сургуулийн одоо энэ чиний ажиллаж байгаа те надад сэтгэл зөөж мэрэгжилж явах гоё байгаа байхгүй те хүүхдүүдтэй ингээл байг тогтмол тэр энергитэй нэг чинь. Тийм тэгээд би түрүүн хэлсэн шүү дээ багш. Би ингээд давхар тэднээс сурдаг учраас намайг ямар байхыг тэр хүүхдүүд чиглүүлдэг учраас одоо энэ ажилдаа энэ одоо хийж байгаа зүйлдээ маш дуртай, хайртай. Яг үнэндээ бас заримдаа шантардаг. Мэдгүй чадахгүй юм байна, ачаалал байна. Тэгэл нэг ингээд багийнхантай ажиллаж ирсэн ал дунд руу орно.
дундчилтай ажиллаж ирсэн бол ахлах руу орно, ахлахтай ажиллаж ирсэн бол баг руу орно. Ингээд дээрэс нь одоо бид нар чинь хөгжлийн ялгаатай хүүхдүүдтэй ажиллана. Ингээд за эцэг эхчүүдтэй ажиллана. Тэгэл ингээд тэр чинь зөвхөн уулзаад авахгүй шүү дээ. Тэр чинь онцлогоо, зөвлөгөө, засал, нөлөөллийн ажил, сургалт гэл ингээд яг үүндээ ингээд шантарна. Гэхдээ би юунд одоо найддгийг ингээд тэгэхээр энэ өнөөдөр ингээд нэг 10 настай нэг үйлчлүүлэгч миний өмнө сууж байна те. Энэ хүнд би сэтгэл зүйчийн тухай нэг тийм эерэг ойлголт өгчих юм бол энэ хүүхэд маань 15 жилийн дараа А болох байхгүй. 15 жилийн дараа ээж болох байхгүй. Тэгэхээр 25 жилийн дараа сэтгэл зүйчийн хаалгыг 15 жилийн дараа сэтгэл зүйчийн хаалгыг ингээд айцсгүйгээр ингээд цаг товлоод ингээд зөвлөждөг те, уулзчдаг. Ер нь нэг өөрийгөө тэр нэг хайрлах гэдгийн үн цэнийг мэдэрсэн үеийг бэлтгэж ийн л гэж би хардаг. Тэгэхээр л би ингээд тийм зоригтой ажиллаж байгаа шүү гэдэг ингээд нөгөө алсан харчгаад өнөөдрийнхөө одоо ингээд зүйлд бүдрэхгүй гэх юм уу, төртөхгүй ингээд нэг амьсгаа аваад цаашаа явж ин да. Тийм үеийг бэлтгэж байгаа гэж найддаг шүү дээ би. Одоо ингээд нийгмийн маш их олон асуудлууд байна шүү дээ. Тамхитай, даригтай гэлтэй одоо сөрөг охтууд янз бүрийн ингээд харилцааны асуудлууд. Тэгэхээр эдгээр чи урьдчилан сэргийлж яас ярьдаг байна шүү дээ, Тийм. чи одоо ингээд яаж ингэж ажиллах вэ? Ингээ гадаа ингээд хүүхдүүд тавиг татчих болж ингээл за өнөөдөр ийм юм ярина гэл ингээ бүр орж ирэх үе юм толгонд. Ерөнхийдөө яхаа санаа авна л да. Одоо яхаа нийтлэг яригддаг сэдв бол энэ донтолт, веб энэ гэл байж штэ. Одоо цахим дээрлэхэл, үүдингийн дээрлэхэл гэж байдаг байхгүй. Тэгэхээр эдгээрийг бол яг үнэндээ ингээл презентацийн гаргаал за дээрлэхэл гэж энийг хэлнэ. Ийм ингээд дээрлэхлийн төрлүүд байна гэж би заахаас татгалздаг. Яагаад гэвэл энэ мэдээллийг хүүхдүүд хайцсангүй авцсан байхгүй мэдж байгаа. Гэхдээ дотооддоо тэр нөгөө мэдрэмж нь тайван тогтуун биш. Одоо юу гэдгийг дотооддоо хоосон байгаа байхгүй. Тэгэхээр дотоод сэтгэл зүйн хэрэгцээ гэж юу юм бэ? Ерөнхийдөө би дандаа тийм сэтгэл зүйн тренинг явдаг. Анхны шатны заслууд явдаг. Нөгөө нэг арт терапиг ашиглаад тэгэнгүүт нөгөө өөр дээрээ мэдэрсэн хүн чинь ялгагдах ийм муухай ямар муухай мэдрэмж вэ те тэрийг мэдэрсэн хүн чинь бусдад гарахгүй байхгүй. Тэрхүү мэдсэн хүн бол тэрийг бусдад зоригтой гаргана. Дээрлэхэл гэдэг мэдээд байгаа хэрнээ мэдрээгүй хүн бол тэрийг гаргадаг гэж боддог учраас ерөнхийдөө дандаа тэр нөгөө мэдрэмжинд нь ингээд нөлөөлөх, мэдрэмжийг ингээд нэг тогшоод авах те эсвэл одоо мэдрэмжийг ингээд нэг хөдөлгүүлээд нэг цалгуулад авах ч гэдэг юм. Тийм бодлого барьж ажилдаг. Хичээдэг. Яагаад гэвэл би өөрөө бас тэр нөгөө ялгаатай байдал гэдгийг мэдэрсэн хүн байхгүй. Сая Унгарт 2 жил амьдрахтаа ялгагдаж үтсэн байхгүй. Хизээч амьдралдаа хин нэгэнд ялгагдаж байгаагүй хүн чинь зүгээр нэг цэгаан мэдэрсэн гэж юу? Зүгээр цэгаан авгаад би ялгагдаж байгаа байхгүй. Ямар ч яагаад ялгагдаад байгаа мэдэхгүйгээр цэгаан авгаад би ялгагдчихж байгаа. Яг үүндээ цэгаан авгаа Монгол бит хоёр бол хоёулаа Унгарт гадны иргэн шүү дээ. Тэр ч ялгагдаж байгаа. Тэгэнгүүтээ тэр намайг ялгаж байгаа. Тэгээд тэр мэдрэмжийг авахаар хүн стенээр маш их бодд юм л. Тэгэл окей. Энэ мэдрэмж өсвөр насны хүүхдүүдээр яаж буудаг бол бидний тэр нэг санамсаргуу хэлсэн үг, бидний тэр нэг санамсаргуу тэр нэг хандлага яаж хүүхдийг өмөрүүлдэг бол гэдгийг төсөөлөнгуудаа мэдрэмжинтэй нь илүү ажиллаж ирсэн. Одоо би өөрөөр хэлэх юм бол 22 оны намраас илүү хүүхдүүдийнхээ бүр гоё тийм дотоод руу өнгөж сурч байгаа. Хичээж байгаа. Чи тэгээ сургуульд явуулсан байсан шүү дээ. Тэд чи нөгөө би айгу хацтай гэхэлээ зүүдээ юм дээр тогтсон будаа гэдэг хөр сэтгэлдүүд бичсэн. Тийм. Тэрэггүйдээс ямар гоё сургуульт вэ гэж бичэрсэн харилцсан. Тийм сэтгэлээс тэгэхэд чи одоо ямар сургуульт ямар тренинг явуулсан? Ямар сэтгэлээс? Тэн дээр чинь бол юу яасан? Би гэдэг багийн ажил хийсэн юм аа. Багаараа хийсэн ажил хийсэн. Ерөөсөө юу ашигласан гэхээр ерөөсөө А4-ийн засал байсан, цавуул байсан. Тэр хоёрыг ашиглаад ажиллахад би тэр хүүхдүүдэд
би бас биш юм байна. Би гэд хаар болдгоо байна. Бигээс бид үүсдэг юм байна. Бид гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг тэр хүүхдүүд ингээд мэдрэнгуудаа тийм гоё сэтгэлийг үлдээсэн баггүй. Тэгээд би өөрөө өөртөө бараг ингээд гайхаад ингэтэл нөлөөлнө гэж юу нэг айхтар тэгэж амар ингээд ийм сэтгэл авандаа энэ гэж ямар ч багш сэтгэл зүйч тооцоолж хичээлээ сургалтаа орохгүй шүү дээ. Гэтэл миний төсөөлснөөс илүү үг өгүүлбэр тэнд ороод ирж байгаа байхгүй. Тэгээд тэрний чиглүүлэх асуулт бол нөгөө нэг юм байсан. Сэтгэл гэж юу вэ л гэдэг байсан. Сэтгэл гэж юу вэ гэдэг л сэтгэл гэж юу вэ гэдэг нэг суур нэг дөрвөн л үг байсан. Тэгэл тэр хүүхдүүдийг л одоо энийг л одоо мэдрүүлэх гэж ажилласан техник маань тийм өндөр үр дүнтэй гоё болсон. Тэгээд бас одоо миний нэг одоо баримталж байгаа нэг бодлого угаасаа багшаа нөгөө 2000 хүүхдтэй 2000-уулантай уулзаж зөвлөгөө засал өгөх боломжгүй байхгүй. Тэгэхээр нөгөө нөлөөллийн ажил буюу нөгөө бүлгийн сургалт тэр бүлгийн зөвлөгөө тренингүүд ингэж аль болох маасаар ингэж хандлагын өөрчлөлт одоо бодлого барьж идэг. Тэгээд нийгмийн ажилтнтайгаа хамтраад сургуулийн орчинд хүүхдийн нийгэмшиг хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулад тэгээд нийгмийн ажилтнтайгаа хамтраад яг нөгөө ангиа зорилттой ангиудаа аваад явж байгаа байхгүй юу? Одоо 5 дугаар анги, 7 дугаар анги дээр туршигтаад явж. Тэгэхээр хүүхдүүдэд яг үнэндээ бас нэг тэр нөгөө нэг хичээлээс илүү академик боловсрлоос илүү тэр нөгөө нэг өөрөөрөө байх ойлгогдох хайрлагдах тэр нөгөө дотор болоод байгаа зүйлээ ингэж мэдрүүлэх ерөнхийдөө найзтай байх гэдэг хэрэгцээ их байд юм байна. Ер нь одоо миний ажиглаад байгаа юм багш хүүхдүүд найзг болцсон юм байна. Ерөөсөө бид нар тэрийг анзаарахгүй байгаа юм. Найз гэдэг зүйл нь үн цэнэгүй болцсон юм уу? Үн цэнийг мэдэхгүй байгаа юм уу? Энэ ковид энэ гар утснаас болоод бид нар ерөнхийдөө нэг тийм амьд одоо за яг амьд найзгүй гэдэг хэлчих. Амьд найзгүй болцсон юм байна. Тэгээд энэ хөтөлбөр ингээ хэрэгжээд ингээ 7 хоногт нэг уулзаад ингээ дандаа багаар нь бүлгээр нь ингээ хамтдаа гэсэн тэр мэдрэмж сэтгэл хөдлөлийг төрүүлэх гээд энэ нөгөө тренингүүд ингээ ажиллаад байгаа. Тэгэхээр хүүхдүүд ингээ нүдэнд нь гэрэл хасаад ирж байгаа байхгүй ингээ нүдэнд нь ингээ дүүрээд ирж байгаа байхгүй. Нөгөө муудаал тэрчээд өд чи тэгээд сэтгэл авахгүй сэтгэлээ тавилдаг. тий. Тэгэхээр бид нар бас би одоо энэ зөвшөөрлийг ашиглаад энэ томчуудад насан туршидад энэ найз ямар үн цэнтэй юм бэ? Найз яагаад байх ёстой юм бэ? Яагаад нөхөрлөх ёстой юм бэ? Нөхөрлийн үн цэн ямар найзтай юм бэ? Ямар тэр гоё дурсамжуудаа, тэр гоё мэдрэмжүүдээ хүүхдүүдтэй энэ төр хэлж байгаа ч найзын тухай бас жоохон магтан дуулаач гэж би ингэ хэлмээр санагддаг байхгүй. Одоо энэ үеийнхний лав багтаад байсан үстэй. Би лав гэж багтаад болохоор чи ингээл ашаад ах чи ингээл ашаад байсан ашаад даваалгүй гээл байсан. Хаам чи хэдэг болоод тоглолчтой. Байранд орохдоо зүгээр цавхаар харж байгаа хийг гатаа байна. Бомбогдээдээс тэрзэн тэгэл ерөөсө тэд нар гараагүй байх бол очиж дуудана. Байхгүй байх бол хажуудлын байрныхаас заавал нэг найз болж байгаа л тэгээд тоглоод авдаг. Ерөөсө хөгжсөн байхгүй. Бидний үе чинь тийм байгаа даа. Гэтэл энэ нийгмийн харилцаа чи өөрчлөлтөд ирэнгүүт найз гэдэг зүйлийг айгу өөр ойлголттой болцсон юм байна. Найз гэдэг бол муухайгаар хэлэх юм бол ерөөсө баг болоод уцаар тоглох л ийгэл найз гэдэг нэг тийм үе байгаад байна. Зарим яг хаяа дийлждэг төрсөн өдөр тэмдэглэн. Тэгээ тэр зарим хүүхдүүд нөрөгдөн, зарим нь нөрөгдөхгүй тий. Тийм юм байд юм байна. Тэгэхээр энэ ойлголтыг бид нэг арай өөрөөр харахгүй болвол бас болохгүй байна гэдэг тэр бодол мэдрэмж надад төрөөл байгаа. Тэгээ би одоо жишээлбэл юу яадаг байхгүй юу? Одоо хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд миний найз гэж нэрлэдэг байхгүй юу? Нэрээр нь дууддаггүй миний найз. Тэгээ одоо манай хоёр охин бүр нөгөө надтай манай сургууль сурдаг хамт байдаг болохоор ээж найз чи явж гин. Нөгөө бүр нэрийн тогтооц. Ээж тэр найз чи ирсэн. Ээж тэр найз чи явж гин. Ээж найз чи тэгж одоо дотночилж гэх юм уу? Тэгээд найз гэж би тэр хүүхдүүдийг харж ойртох гэдэг нь шүү дээ. Тэгэхгүй л болвол би миний одоо ажил ямар ч үр дүнгүй
Угаасаа аргаа олохгүй л байна л да хөгжлийн ялгаатай хүүхдүүдтэйгээ яаж ажиллах аргаа заримдаа олдохгүй л байна. Гэхдээ найзаа гэж харчаар миний нэг тийм гоё ингээд дотроос юм ажиллаж чадах юм шиг тийм ихтгэл урам гэдэг юм уу те ингээд дотроос ингээд гоё юм ингээд гардаг байхгүй. Найзаа гэж харчаар тэгэхгүй хөгжлийн ялгаатай одоо яана би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж чадахгүй ш тэгээд харчих юм бол би зогсчих гээд байгаа. Тэгэл ямар сайндаа одоо ингээд жишээлбэл багшаа ингэж байгаа юм чинь айгүй хөөрхөн ингээл ингэрлүү хургаал ингээл хүзүүрүү ингээл хургаал ингээ хөөрхөн тэврээл гар барайл тэгжсэн шууд өснөөс цулгаж байгаа. Тэгэхээр тэр чинь хүн л юм чи эхлээд болоод ингээл өөрийгөө хамгаалаад шоконд орно шүү дээ. Яах вүлээ гэж. Тэгээ сүүлдээ болоод яг ийм хугацаатай өс зулгаадаг, энэ зайд ойртох хэрэгтэй. Ер нь энэ үед нь ингээ орхих хэрэгтэй. Энэ үед нь ерөөсөө ингээд хамт байгаа юм шиг байхгүй байх хэрэгтэй энэ төр гэдэг ингээл сурдаг юм байна л да. Тэгэл ингээд явж илээ. Тасгаал аль аль нь би эндээ арга зүгөө тасгаал. Тэгэл миний өнөөсөө ганц хийж чадж байгаа ажил ажиглах л байна да. Ажиглах тусам ингээд юм сонирхолтой юм өөр өнцгүүд өөр өгдлүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ одоо хөгжлийн ялгаатай хүүхдтэй ажиллана гэдэг бол бас шал өөрлөө юм байна. Яг энэ чиглэлд одоо сурах судлах бас нэг өөр аргаар хандах ёстой байна. Яг энэ дээр багшаа надад хамгийн тусалж байгаа юм арт терапи л. Нөгөө зураг засал маань байна, баримл засал маань байна, элс засал. Одоо хөгжим өгсөн байцтай. Тий. Хөгжмөө яхаа би туршиж байгаа. Тэгээд нөгөө манай хүүхдүүд нөгөө ихэнх миний хүүхдүүд аутизмтай байхгүй манай найзууд. Тэгэхээр аутизмтай хүүхдээс хөгжмөнд нэг юу яахгүй байна, болохгүй байна. Гэхдээ нэг ахиц гарсан. Би энийг маш их баярлж байгаа. Яг элс засал хийж исэн байхгүй юу? Элс засалт бүр ингээд бүр анхаарлын төвлөрөөд ерөөсөө ертөнцөөс тасарсан байсан байхгүй манай тэр үйлчлэгч аутизмтай. Тэр үед нь би нөгөө хажууд нь хөгжмөө дарсан байхгүй юу? Хөгжмөө ингээд янз янзаар дараад чангаар суулаад тэгээ бүр чихнийх нь хажууд аваач ч нөгөөхөд ингээд тогшоод ингээд ерөөсөө тоохгүй. Гэтэл анхаарлын төвлөрөөгүй үед ерөөсөө хөгжим сонсоод ингээд уурлаад ингээд ширээн дугаар ороод ингээд хөгжим сонсдгоо байхгүй. Гэтэл төвлөрсөн үедээ бол хөгжмийг анзаардгүй мэн гэдэг дүгнэлтийг би эндээс хийсэн. Тэгээд би бүр ингээд минут харж байгаа. Ер нь хэр удаан энэ хөгжмөөс залахгүй байх нь гэхэд минут орчим хугацаанд ёор тоохгүй байгаа ч тэр ч хөгжим бүр чихэндээ нүртэл Эсчэн байхгүй бэстрээд өгдөг явж байхад эстэр гээд хүүхдүүд яаж явахдаа байшаа дээр ирж явахдаа ингээд тоолж байгаа надад телевиз гэдэг штэ тэр хүүхдээс чи юу хийж байгаа гэж асуусан чи юу ч ихэд орохгүй одоо л тэр ертөнцтэй 70% өсөрдөө одоо тэр дүр зурагтайгаа яриад ерөөс өөрийнхөө дотоод тусгаарлч ч тэр 70% орцсон байхад юу ч харахгүй юу ч сонсохгүй зөвхөн өөрийнхөө тэр юм зураад хийгээд тэгээд юу болсон яаснаа мэдрээд тэрнийг заавал хэлэх албагүй өөрийнхөө тэр хүссэн ертөнцөөс скол тэр янз бүрийн зүйлээ засаж залруулах надад тэр бичлэг тэр зураг айгүй их таалагддаг байхгүй хүүхдүүд ингээд нэг зурж байгаа хэлсэн дээр зурж байгаа байшин зурж байгаа байдаг штэ тэр чи өөрийнхөө аюулгүй тэр байшингаа ингээд хийж бүтээгээл нэг охин ингээд үлгэрийн юм шиг нэг ингээд юу гэдэг штэ хэлсэн дээр ингээд байшин барьж ирсэн. Тэгээ тэрнийг хитэн ингээд хашаатай байна гэдгээ тоолоод ингээд гараа хэлсэн дээр ингээд чагнаснаа нөгөө өрөөгөө ингээд чагнаснаа ингээд тоолсноо энэ ч нэг надад бүр ингээд терапевтик гэж ярьдаг байхгүй бүр засал болж байгаа. Би бүр ингээд ингээд энэ ямар гоё юм нэгэд бид нар нөө бяцлагалд ороод ингээд гүү ингээд амархыг хүсдэг штэ тий хүүхдүүд зүгээр л элсэн дээр ингээд шургахаараа тэгээд амарчдаг гэсэн үг штэ тий ингээд шургаал тэрэндээ ороод яг багшаа яг нэг амарчдаг гэдгснээс бас дараагийн нэг та бүхэнтэй хуваалцах гэдэг үр дүн юу юм гэхлээр эл засалд орсон өдрөө тухайн үйлчлэгч маш сайн унтдаг. Би яг маргааш нь асуудаг байхгүй юу? Нөгөөдөр нь юм уу те тэр өдөр хэр унтсан эсвэл би за өнөөдөр хэр унтах нь анзаараараа гэдэг нэг ээж аавд нь хэлчихдэг байхгүй. Тэгэн гут бүр гойд ингэж унтдаггүй хугацаагаар унтсан гэж байгаа. Энэ тэгээд хөгжлийн ялгаатай хүүхдүүдээр ч ажиглагдсан
Зүгээр энгийн хүүхдүүд дээр ч ажиглагдсан, насанд хүрэгчд дээр ч гэсэн ажиглагдсан. Яг тэр өдрөө маш сайн унтдаг. Тэгэхээр одоо бидний нэг толгойн өвчин бол энэ насанд хүрэгчд гэлтгүй багшаа хүүхдүүд нойр хөдөлд орсон. Тэр чи элсэг тавьсарч шүү дээ. Өчигдөр одоо чиний өвч ундраа орж ирж шүү дээ. Тэг ундраа чи одоо ингээд 17 ширээтэй гээд тэг айгүй олонтой хүйдэн ширээг нийлүүлэх юм бол чиний 2 ширээтэй барж 40 50 ширээтэй болж шүү дээ. Тэгэхээр ийм одоо нэг юм эсэн засал ингээд дэлгэрч ирээд ч өөх. Тэгээд би одоо яг тэгэж бодоод байгаа байхгүй юу? Би бол багшаа 4 ширээтэй. 4 гэдэг ихтэй шамлах. Гэхдээ чамлах хэрэггүй. Надад 4 ширээ байгаа. Тэгээд нөө өрөөнийхөө багтаамжнаас болоод 4 ширээ миний өрөөнд багтдаггүй байхгүй. Одоо гэхдээ би бодож байгаа. Засалд орох гэж миний үйлшүүлэгч нар зөвхөн миний намайг хүлээх биш. Яг нөгөө паблик нөгөө олонний хэсэгт би ийм томоор ил заслын ширээ хий гэж би бодоод байгаа. Гэхдээ яг баг дээр арай жоохон эрсдэлтэй байх. Дунд ахлахын ашиглах тийм ил заслын ширээ хий гэж төсөөлөд байгаа. Ядаж хүүхдүүдийн маань нойрны чанар сайжраад бүтээлч сэтгэлгээ хөгжөөд стресс нь тайлагдаад ингээ явж явах юм бол нөгөө бидний хүсэж байгаа одоо амжилттай одоо сурлагатаа сайн хичээнгүү одоо юу гэх юм бэ онц сурдаг бидний хүсэж байгаа хүүхдүүд чинь нойр нь хангагдчихжил тэр үр дүн гарах болохоос мянга хичээлээ хиймээр байдаг хичээл чухал гэдгийг ойлгоцоод байдаг нөгөө нойргүй тэтсэн хүүхдүүдийг бид нэр шахаж ямар ч амжилт гаргаж. Тэгэхээр энэ эрт заслыг л би одоо бүр ингээд мэрэгчлэтнүүдийг ингэж гоё мэрэгшээд энэ салбар руу ингээд бүр гоё энийг ингээд дэлгэрүүлээд бүр ингээд гоё ингээд өргөжөөсөл гэж хүсдэг шүү дээ. Яг тэр үр дүнгийн мэдрээд эхэлсэн учраас нойр удаа л гэж ярьсан тий. Тэгээд ил чи бас анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж шүү дээ тий. Уур стресс айдас түгшүүрийн түвшин буурч чинь өөртөө итгэл нэмэгдэж яг одоо цаг дээр төвлөрч чинь магадгүй өчигдрийн болсон зүйл маргааш болох зүйлээсээ тусгаарлагдаад яг өөрийгөө одоо цаг дээр авчирч ийн тэргээл нөгөө ил заслын ингээд ач холбогдлуудыг яриад ах юм бол бас л зөндөө юм гарна л та. Та өөр бол төсөөлж байгаа л да миний нөгөө хэлгээд байгаа зүйлийг аль. Тэр чи айгүй юм сурч судалж хөгжиж гэсэн үг байхгүй тий. Тогтмол одоо ингээд хөгжиж байна. Тэр одоо бүгдээ мэдсэн байна. Тийм багшаа. Өөр юм л хэвчээ. Тэгээ багшаа ерөөсөө ингэж байгаа байхгүй юу? Ил засал ийм үр дүнтэй байгаа юм чинь илсээ карттайгаа холбоод үзье. За, илсээ Google-тэйгээ холбоод үзье. Үлгэр тасалтайгаа холбоод үзье гэдэг. Ингээд ерөөсөө нэг одоо нөгөө галт дээр хөдөлгөснөл зогсохгүй гэдэг шиг нөгөө ажиллаад байгаа учраас миний ингээд арга зүй баяжаад байгаа байхгүй. Магадгүй ингээд ажиллахгүй ингээд байх юм бол нөгөө баяжихгүй байх л та. Арт терапи чи өөрөө тэр нь бүр ингээд гайх юм шиг та. Тэгээд одоо бас миний барьж байгаа одоо шин техник толгойд орж ирээд байгаа байхгүй. Чамтай уулзах гэж бодсон чил одоо гээд өсөг үнэлгээд систем миний үед ямар байсан, сүүлд ямар байсан, энд ямар байсан гэх бүр дурсамжууд тэр 10 жилүүд бүгдээрээ цагцаараа ороод ирлээ шүү дээ. Би одоо хөхтэй яаж дэмжих үү гэд. Чи одоо миний зүрхүүдийг хараагүй шүү дээ. Би ийм олон зүрхнаас. Багш энэ цамцыг өндөр үнээр худалдаж авна. Чи ийм байгаа байхгүй. Чи нэг эмчтэр халаад өсдөг шүү дээ тий. Цавцаага халаад заяа. Ингээд үнэлгээд цавцаа зүрээ гэдэг юм уу та доор хэсэгтээ байрлуулаад тий. Яд зүрээ нөгөө өсвөрнөөс том хүмүүсд арай дээгүүрээ байрлуулаад нөгөөдөл чараад багш би өнөөдөр ийм болсон гэдэг барилж чиний цавц чи өөрөө үзүүлдэг чи өөрөө нөлөөлөл болох юм байна. Ерөөсөө миний цамц нөлөөлөл болох юм байна л да. Би бодож байгаа үстэй. Тийм байна. Би айгүй гоо идея авлаа. Яг ер нь бол багшаа би сургууль дээр яаж хувцлахыг хичээдэг юм гэхээр маш энгийн байхыг хичээдэг байхгүй нөгөө нэг багш нарсаг официалны байхыг хүсдэг байхгүй. Официалны байвал хүүхдүүд мань надаас одоо үргээд ирэхгүй гэдгийг мэддэг учраас аль болох нэг тийм энгийн байхыг хичээдэг. Гэтэл та надад өнөөдөр бүр хонгороо нөлөөллийн ажлаа хугацаараа ингээд бүтээл чадаад бол гэдэг бодох гэдэг шүү дээ тий. Та бол бас аймаг ба санаа.
Терапи хийцээ гэдэг өөрийнхөө багнаас тэ 10 жилийн янз бүрийн үнэлгээний системд орж ирсэн энэ юмуд чинь давхар явцаа гэж заслын бас засалт болж байгаа байхгүй тэр дурсамжууд чи орж ирсэн Тийм байна. ад чиг адилхан ингээд дүүрэлээ гэд гой биш байхгүй тэ Тийм байна. Тийм байна. өөрийнхөө хийн одоо үнэлгээний янз бүрийн хүүхэд засал гэсэн одоо энэ хэсэг үсгээ таалагдаад байгаа байхгүй энэ одоо зүрх хөрөх хийж байгаа дэмжлэгийн орчин байна шүү дээ ингээд тэ Тийм байна. Тийм байна. бид нар чинь ингээл хүч ингээл амьдралын туршид үнэлүүлээ шүүмжлүүлээ тэрнээсээ болоод хямраал би он заах гэдэг ч ихсэн айгүй хэцүү үстэй те дандаа тэрэндээ шаардлагатай нийцүүлнэ гээл таарууд өнгөд авахаараа хямраал сонирн болоод те янз бүрийн ингээд нөгөө нэг гэртээ очиад зөвлөхөө яах вэ те би ийм хүүхэд гэдэг ингээл ерөөсө тэр дундчайгаа бас хямарж л байгаа штэ тэ хүүхэд итгэлгүй болоод зориггүй болоод самбар дээр гарах айцууд нь гарч ирэл тэгээд энэ чигээл янз бүрийн чигээд өөртөө ингээд тохирсон юмуудыг хийх юм бол хүүхдүүд шууд энэ халаад чи хараад энэ чи халаад чинь айгүй гоё ямар гоё хувцтай бүрж байгаа төсөлчтэй штэ Харин надад одоо нөгөө нэг сая улаан загалмай нийгэмлэгээс цэвэрч сурагч гэдэг нэг юм юу өгсөн байдгийг тусламж 90 онд 90 оны 6 сарын 1-нд тэр хүртэл ингээл орж ирж байгаа байхгүй шууд тэгэн гутаа магадгүй энэ хойдолтой тий цэвэрч сурагч гэдэг тэр энэ гэрчлэгээгээ тусламжаа хадгалчих юм бол цэвэрч бай нямба бай гэж хэлхээсээ илүү чи ингээд утсаар ингээд очиж олон цаа ингээд утсан муцаар ингээд бүр цуцаа ингээд утсаар яг энэ шиг ингээд очиж болно. Аль эсвэл чи тэрнийг нөгөө принтерлээ цаа тийм байна. бас нэг принтерлээд хайцлаад ингээд өөрийнхөө бас нэг ингээд сурагч нөгөө нэг зураг байгаа штэ тий. Тэгээд томор ингээд принтерлүүлээд цаа одоо ийм ч юм уу тий. Тэгээд энэ цаа ийдийнхээ ард нь ингээд наагаа тэр хажуудлын ингээд чимэглээд тэр халаатыг гэж дүүрэх гэж тэ эсвэл сурагч самцаа дүүрэх гэж чайгүйх ажиглаа штэ тий. Тэр хүмүүсээ хинзээ тэгж бадан бас. Тэгээд багшаа наадах чи ерөөсөө юу юм бэ? Терапи цамцаа гэжтэй. Нэг талаасаа терапи цамц юм байна. Нөгөө талаасаа багшаа ерөөсөө амьд нөлөөллийн самбар юм байна. Чи өөрөө үзүүлэн байгаа штэ. Тэр чигээ бүгдийг барьж яваад ингээд бариад яваад байхгүй штэ энэ гурав. Тий. Тэгэхээр чи ингээд чи явж хахад л ингээд сараа агш юм. Тий. Тэгнэ. Би энийг заавал гоё ажил хэрэг болгоно. Баярлалаа багш. Тий, багш юу аацтай тий. Терапевт цамцаа аацтай тий. Бүгдээ нөгөө нэг сэтгэл чи ийм бах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тий. Маш гоё имиж дүр төрх байна л да. Би наадах чинь гоё болгоно багш. Тэгвэл чи одоо бараг 50 минут үзээ. Харин тий. Чамд нөгөө би юу асуух гэдээсээ чи ихэд өгөөдөг багадаа өгөөдөг тадаа авч өгөөдөг гэсэн штэ тий. Москвад сурч ирсэн гэлөө гадаадд ингээд Оросд ханд сурч ирсэн гэсэн тий. Чи нөгөө нэг багадаас өгөхтэй ингээд аваад захиа аваа. Тэгээд эсвэл өөрөө бас очиж ингээд зураг авахулж ирсэн байж штэ тий. Авдаа үзэн. Гэхдээ тэрнийг тэр мэдрэмж одоо октодоо мэдрүүлэхгүйргүй байна. Бүр ингээд коронавигийн үе нөгөө нэг аав руугаа доктор сурж байгаа аав руугаа 2 охин аваад явж ийсэн гэсэн тий. Тэр цонголт яагаад тэгж гарсан бэ гэдэг тэр талаар ярил. Яг манай аав намайг 80 би чинь намайг 3 настай байхад аав Орос руу яваад 8 настай байхад төгсөж ирсэн 5 жил. Тэгсэн хэрнээ би жоохон байсан хэрнээ тэр үеийг маш тод сандаг байхгүй. Тэгэл ингээл аав маань ингээд өвөл зуны амралтаараа ирнэ. Мэдээж ингээл ста нэрээ ингээл аав гэр дүүрэл ингээл аавынхаа гарнаас салахгүй би аавын хажууд унтна үгүй би унтна би аавын хажууд унтна би унтна гэл ингээл нэг тийм гоё дурсамжууд над байдаг байхгүй. Тэгэл ааваас маань ингээл отбритэн дээр ингээд наасан бох ирнэ дандаа ингээд гоё үг ичсэн ийм ил загтлууд ирнэ. Тэгэл нөгөө аавыгаа ирэхээр гоё идэг. Аавыг яваад төхөөрл би аавд нэг тийм хаягдцсан юм шиг мэдрэмж. Аав ингээ бид нэрийг орхиод явчлаа. Ингээ би аавгүй болчлаа гэдэг нэг тийм мэдрэмж төрөөд идэг байсан байгаа юм. Одоо бодоход.
Тэгээд нөгөө яг энэ нөгөө нэг мэдрэмж маань нөгөө нэг аавдаа нэг гомдоод жоохон үлдсэн байгаа байхгүй аав хаяа явцсан гэдэг чи хөөрхий хаяаг байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг ийм мэдрэмж өгдөг учраас сүүлд нөгөө нь яг миний амьдралд давхцсан. Манай ээж яг ингээл 4 хүүхэдтэйгээ 5 жил ингээл нөхрөөсөө хол ажиллаа хийгээл үжсэн төрийн албаагт яг энэ миний амьдрал дээр давхцсан байхгүй. Яг ингээл нөхөр маань оюутан болоод би 4 хүүхэдтэйгээ үлдээл би ингээл багш. Тэгээд яана хүүхдүүд маань охтууд маань ийм мэдрэмж авчихгүй байгаа та над шиг гэж нөгөө яхав тийм жоохон эмзэглэл байсан л та. Гэхдээ бурхны авралаар бол би бол охтуудад тийм мэдрэмж төрөөг байх гэж бодож байна. Яагаад би бурхны аврал гэж хэлж байгаа гэхлээр яг нөхөр 19 оны намар яваад 20 онд нь би арт терапид орсон байхгүй 20 оны 1 сард. Тэгэл хүүхдүүдтэйгээ адилхан яг зэрэгцээл энэ арт терапигийн бүх техникүүдийг ингээд бүгднтэй зэрэгцээл туршаал хийгээл ингээд яваад исэн учраас миний хүүхдүүдийн миний охтуудын тэр нөгөө нэг юмд аливаа юмыг харах өнцөг нь өөр гэж би боддог. Угаасаа нөгөө нэг өстой ахаад бурхны авралаар яг бурхны авралаар арт терапид очсон учраас над чи гомдол болж үлдээгүй гэж би итгэдэг. Яагаад гэхээр одоо манай хоёр охин маш бүтээлч. Тэр юм хийж байгаа, зурж байгаа, будж байгаа. Би танд огч нэг үзүүлнэ сая манай бага охин надад намайг хөөрхөдөө нэг iPhone-тай болоосэй гэж ботсон юм шиг байна. iPhone утас надад хийж бэлгэлж байгаа юм багшаа. Хайрцагтай, нутастай, зураад, будаа тэгээд бүр цэнэглэгчийн хүртэл ингээ хийгээд цэнэглэгчийн хийдэг сав хийгээд ингээд наашаа детальны хийцэн хамжгүй ингээ бүр өстэй. Ёо нэрээ хүүхд бол зөвхөн iPhone зурна да. Тэгэхэд чинь ингээд бүр барьдаг. Иргэн тойрныг хардаг тийм. Тэгээд би боцсон. Окей. Ийм гой бүтээлч болсон хүүхд. Одоо асуудал хүн байна. Энэ бол гээд маш гоё мэдрэмж авсан охиноосоо. Би тэрийг үзүүлнэ тань бичлэгийг. Бас тэр хоёрыг тэгээд нөгөө нэг за энэ хоёр ч гадаад явах юм бол шилжилттэй хөтөлбөр хэрэгтэй жоохон бүтээлч бол. Тэгээд ингээд сургуультаар тэр ажиллаж ирсэн шүү дээ. Тэгээд чөлөөтэй болоод өөрөө болж байгааг анзаарчихсан. Гэсэн чи тэгж асуучихсан. Багшаа тэгээд эдгээр чигээд ийм гоё болоо, тийм чөлөөтэй юм боллоо гэхээр нэмрээд өргөд сургуульд очиод багш нар нь янз бүрээр хандаад ингээд баригдвал болчвол яах вэ? Үр дүн байхгүй болчвол яах вэ гэдээсэн. Гэсэн чи яасан бэ? Тэр бүр багшаа ингээд одоо ингээд суучт юм байна. Тэр мэдэрсэн тийм хүүхэд гэдэг нэг мэдэрсэн байхад тэрнийг мартахгүй байстай. Тэр хоолоогоо сонсоол. Хаач хизээч одоо би бол одоо хүүхдүүдтэй яачих бол ийчих бол одоо яана ямар хүнтэй суух бол ямар сургуульд орох бол ямар ажилд орох бол одоо ямар мэрэгжилтэй болгоно гэж бодох байц. Гэтэ дэргүү би суурийг би бол супер тавьсан юм байна. За мэдээж чиглүүлнэ. Тэгээд дотооддоо ямар байх юм бэ гэдгийг хүүхдүүд маань мэдэрсэн учраас ялангуяа миний хоёр охин бол тэр нөгөө арт терапигаар суурь тавилсан учраас хол явна гэж би итгэдэж шүү дээ. Таны тэр сургалтанд суусны үр дүнг бол би алхам тутамдаа мэдэрч байгаа. Би ямар зөв юм хийсэн бэ? Яаж энэ хоёр охиныгоо нэг ашгүй. Одоо багш тэр сургалт орж исэн газрын наагур цаагур явахад манай бага охин дандаа хэлж шээ. Ээж би энд нөгөө танай багшийн сургалтанд сууж исэн те ороод гарыг гэж байгаа шүү дээ. Тантай уулзъя гинэ. Тэрүүгээр явж ирсэн аа. Ийшээ ороод багштай чинь уулзч болох уу гэж байгаа. Саяхан тэрүүгээр явсан байхгүй. Танай хараа зүрх сэтгэлд нь үлдсэн байна гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэл би ямар гоё юм бэ? Би ямар зөв юм хийсэн юм бэ? Багш маань яаж тэгэж азар мэдэрч тийм хөтөлбөр тухайн үед зарласан юм бэ? Яаж тухайн үед нь хамруулсан юм бэ? Базраа гэж бодож байгаа чи одоо. Тэр чинь ингээ хүүхдүүдийг сургуульд орох те сургууль шилжих гэдэг чинь дасан зохицоо хөтөлбөр гэдэг чинь аягүй чухал байдаг байхгүй. Тэгээд тэр чинь арт терапигээр болохоор их үнцэнтэй. Надад нэг охин бүр захиаж гэсэн энэ ямар гоё сургалт вэ гэдэг ингээд бүр ингээ техник болгоод түүнийг гайхшруулад ингээд арт терапи чи яадаг вэ гэхээр хүүхдүүдэд гайхшруулад ийм амьдрал байдаг аа, ийм ертөнцийн байдаг гэдэг ингээд тэтэрчээгээд энэ нөгөө үлгэрийн ертөнцийн нэг юм чийчтэй чи мэдэрчж байгаа байхгүй. Гэртээ нөгөө утас чи сонирхолгүй болно шүү дээ. Цаас маас таав янз бүрийн юмыг хийгээл ингээд суугаад зураад төвлөрөөд
тэрэндээ бүр уусаад дараагийн хичээл хизээвэ гэх баргалж ингээд тасалахгүй очирна гэл ингээд хүлээгээ суучдаг байна шүү дээ. Тэр хичээлээ явъя гэд. Тэгээд чи ингээд хүүхдүүдээ ингээд нэг том нь болохоор Монгол сургууль суужаад Унгар сургуулийн ялгааг мэдэрсэн байх та тий. Тэгэхээр нөгөө сургууль дээр тэгээд Монгол сургуулиас юугаар ялгаатай тэднийхээ бүтээлч нөө багш нарын одоо харилцаа хандлага дээр хүндлэл хүүхдүүдэд өгж байгаа гэж яаж мэдэрч ирсэн. Тэгээд тэрийг маш Ер нь бол яг мэдээж маш олон ялгаанууд анзаарэгдсэн аа. Гэхдээ хамгийн суур нь юу юм бэ гэхлээр багш нар хүүхдийг найзаа гэж харддаг юм лээ. Найзаа гэж ханддаг, хардаг. Одоо жишээлбэл нэг төвшөнтэй шүү дээ тий. Одоо багш гэдэг нэг юм босго байхгүй байгаа дээ шүү дээ. Нэг юм өндөрлөг тий. Одоо жишээлбэл багшаа ингэж байгаа байхгүй. LDK нэнэ гэж байгаа. Тэгэд LDK ихчээ гэсэн. Багшаагаа тэгж дуудана. Тэгээ одоо юу гэдгийг 50 ахаа гэж ингэж дуудана. Тэрнээс 50 багшаа, сараа багшаа, сараа ихчээ гэж. Одоо тэгээ мэйл ирэхдээ үрт LDK нэнэ гэдэг ингээд бичиж ирдэг байхгүй. Тэгээд эхлээд нөгөө нэг ингээд багшаагаа найзаа гэж дуудах одоо үгүй ихчээ гэж дуудах чинь ингээд нөгөө одоо Монгол сэтгэлгээнд буухгүй байгаа юм чинь. Тэгэд тэр нэршлээсээ хүртэл ингээ хүүхэд тийм жижиг юмнаас ингээ тэр нэг итгэл гэдэг юм уу те би ядад тэр багшийн хажууд багт би айцгүй байна. Айцгүй хүн чинь анхаарал төвлөн. Анхаарал төвлөсөн юм чинь багшийнхаа хэлсэн үгийг сонсно. Багшийнхаа хэлсэн үгийг сонсож байгаа хүүхд чинь мэдлэг нь одоо ингээ гүн бат үлдэн ч гэдэг юм ингээ явчихж байгаа. Гэтэл Монгол багш нар бол одоо багш нар юу хөгцөг гэхээр хүлээн зөвшөөрлөг өгсөн байхгүй. Хүлээн зөвшөөрөл гэдэг чинь чи хүн байна гэдгийг чи зөвөр шууд хүлээн зөвшөөрсөн. Тийм байна те. Чи ямар ч бүдүү байна уу, тарган байна уу, турхай байна уу, ухаантай байна уу, тэнэг байна уу. Энэ одоо бүх хөдөлгөөний систем дээр чи алин дээр ч байсан те. Ямар ч чадвартай байсан ч гэсэн би чамтай адилхан харьцсан гэсэн энэ хандлага байхгүй те. Тийм байна. Тийм байна. Тэгээ багшаа миний анзаараад байгаа юм нөгөө тийм хүлээн зөвшөөрсөн айхгүй ихчээгээ харсан хүний хажууд хүн нөгөө юу яадаг юм бэ? Яг өөрөөрөө байдаг юм байна. Одоо ингээ айхгүй төгшгүй яна ингээд хэлчихвэл буруу болов ингээд хэлчихвэл зөв болов гэх ингээд төгшээд байхаар чинь хүүхд юм сурахгүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо орчин тэгээ яах вэ? Багшаа бас практик дээр жоохон асуудал байна. Нөгөө нэг 40 хүүхдэд нөгөө 50 хүүхдэд яг тэгэж найдшиг нь яг дотн нэгчг нь байх гэдэг бол бас нөгөө чанга юм байна гэж би бодож л байна. Гэхдээ чирэггүй зүгээр хүүхдүүдийг эдгээр яг хөөн тэгээд эдрийг яг нөгөө нэг юу хүлээн зөвшөөрөл өгчих юм бол би тэрэн дээр нэгэд яахгүй л гэсэн байхгүй. Ичээгээд сэтгэлгээний өөрчлөлт байхгүй тий. Тийм тэгээд тэр сэтгэлгээний одоо ипэд өнөөдөр чи ипэд гэж яхтаа бид нар нөгөө нэг хүүхдүүдийг тэгж хэлж яхтаа нөгөө ингээ ялгаж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг ингэж ялахгүй бүгдээрээ дээр нь адилхан харьцаж байгааг тэд нар мэдрэх юм бол тэр нь 5 хүүхдийн 10 байна уу 30 40 байна уу бүгдээрэнд нь тэр багшийн тэр хандлага нь мэдрэгдэх байхгүй. Тийм тэгээд таасаа сэтгэлгээний өөрчлөлт гэж хэллээ шүү дээ. Тэгээд нөгөө тэр сэтгэлгээг өөрчлөх бас тийм миний ярьж байгаа шиг бодож байгаа шиг амархан зүйл биш л дээ. Гэхдээ яг тий тэгээд би бол одоо багш нарыгаа суулгаж байгаа сэтгэлгээгээ өөрчлөлцгөө сэтгэлгээ ингээ гэж ярихаасаа илүү миний барьж байгаа тактик бол арт терапигаар ажиллаад байгаа багш нартайгаа ингээд ажиллаад байгаа байхгүй. Тэгэнгუთ нөгөө нэг харах өнцг нь өөрчлөгдөд ирэхээр тэр хүмүүсийн ингээд хүүхдтэйгээ ажиллаж байгаа тэр нөгөө нэг арга барил нь шууд юм гоё бүтээлч эерэг ингээд болж ирж байгааг би анзаараад байгаа байхгүй. Яг нөгөө би нөгөө нэг бидний нөөц олж гэдэг тэл терапигийн сургалт явуулсан шүү дээ. Танай багш нар бид нар оролцсон багш нар дараад юу гэж байна. Тэд нар ингээд жоохон хадлага юу гэдэг өөрчлөлт болсон гэж байна. Яг тэд нар бол гарсан гараагүй гэж ярихаасаа илүү тэр ангитайгаа яаж ажиллаж байгаагаас нь би хараад байгаа байхгүй хөндлөнгөөс энэ энийг мэдэрсэн юм байна. Энэ нөгөө бит хоёрын багш нарын өгөх гэсэн нэг тийм шидсэн тэгвэл яг нөгөө жац тэгээд та нар ингээд
ийм тав багш шүү гэстэй жаац тийстэй та нар яг ийм бит шүү гэдэг ингээд үзүүлсэн шүү дээ тий. Ямар ч байсан бидний тэр нөгөө нэг юу гэдгийг өгөх гээдсэн мессежийг авцсан байгаа байхгүй юу? Зарим нь би бүгд гэж хэлэхгүй шүү дээ. Зарим нь авцсан нь хүүхдтэйгээ тэр ажиллаж байгаа тэр хүүхдтэй өгж байгаа даалгавар ангийнхантайгаа ажиллаж байгаа ажиллагаанаас харагдаад байгаа байхгүй бүр ингээд нүдэн дээр тэгээд гэхдээ цөөн байгаа. Гэхдээ би цөөнийг цөөн байна гэж голохгүй. Энэ бол ямар ч байсан амжилт энэ цаашаа яв. Тэгээ ингээд нэг ингээ алхам хийсэн юм чинь заавал над руу эргэж хандаж байгаа байхгүй. Сараач би одоо ингэсэн. Одоо би дараа нь яах вэ гэвэл ахаад би дараагийнхаа юм юг өгдөг байхгүй. Ижээг өгдөг байхгүй. За чи одоо энэ аргаар хүүхдүүдтэй ингээ яваадаг. За чи одоо ингээд яваадаг. За ингээд яваад ингээд чиглүүлээд байгаа. Ингээд ийм гоё ингээд холбоос үүсээд ингээд байгаа ингээд мэдрэх айгу гоё байгаа. Тэр бас нөгөө штэ арт терапиээс одоо тэр хүлээ зөвшөөрлийг багш нарт хүүхдүүдэд хамтрах чадварыг ингээд суулгах аягүй чухал гэдгийг би ингээд сургалт явуулж байхдаа анзаарсан. Даваад ингээд сургалтуудаа бол арай ингээд урт хугацаад байх юм бол эсвэл сардаад нэг удаа уулзах давтамжтай тий. сургалт болно зэ. За энэ цаг та нар тийм байцаага та нар энийг харилцаан дээр хүүхдүүдээр эсвэл багш нар хоорондоо бас тэгээ тий яаж гэдэг өөрчилсөн бай, шинжилсэн бай, ажигласан бэ гэд би дараа нь эрэхтэй тэрдэрээд ярилцаад тэгээд дараагийн ингээд асуудал эдрийг та нар яаж гарч болох вэ? Янз бүрийн кейсүүд, янз бүрийн жишээүүд энэ бүгдийг би практикаараа өөрөөрөө заана гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэд нар ч ингээд зарим сэтгэлгээ баригдмал байвал ингээд чөлөөлөгдөж эхэлнэ. Өөрийнхоороо ингэж байна гэсэн үг байхгүй гэдэг над чиг ингээд тэгжээч нөгөө тэр хандлага нь нэг багш өөрчлөгдөхэд тэр чинь маш олон хүүхдүүдэд нөлөөлнө. Маш олон эцэг эхчүүдэд нөлөөлнө. Тийш. Яг үнэ. Яг тийм юм биш. Тэр бол нэг хүнээ өөрчлөгдөхэд гэхэд сараа гэр бүлдээ өөрчлөгдсөн чинь нөлөөлж штэ тий. Нэг багш өөрчлөгдөхэд тэр одоо нөгөө нэг ангийн уур амьсгал тэр одоо ангид орж байгаа хандлага ямар болж байна гэхэр чи их гоё гэдэг байхгүй тий. Тэгэхээр энэ нь одоо нөгөө харилцааны сургалтуудад чи би сургуулиудад багш нар дээр эцэг эхчүүдэд аяг орохыг хүсдэг. Одоо ачаалтын ээж гэдэг одоо сургуультай явуулж бас багш нар ч бас өөрийнхөө үнцэд харилцааны сургалтуудыг явуулж байна. Тэгээ ча эндээс энийг асуулт асуусан байна. Сургалтуудад яаж хамрагдах вэ? Чи гэдэг аягүй бол сургалт дээр бас яриад байна шүү дээ тий. Тэгэхээр чам дээр одоо ингээд орё тэр чи тэгээ өөрдөг газар бас нөгөө хүүхдүүдэд арт терапи явуулдаг гэсэн тий онлайн. Би одоо бол агшаа юу яаж юм л да. Төрийн албаа агч учраас гэрээт сургалтуудаа төрүүлж авдгийг. Тэгээд хагасаа юм уу бүтэн сайнны аль нэг өдөр л би одоо ажилдаг гэсэн үг. 2 өдөр дараалаад одоо хагасаа бүтсэндээ ажиллахаар би бас нөгөө нэг өөрийгөө бас хайрлах хэрэгтэй. Надад бас гэр бүлдээ зарцуулах, өөртөө зарцуулах цаг хэрэгтэй. Тэгэхээр юу яаж болно? Урдчилж тохироод хагасаа юм бүтэн сайнны аль нэг өдөр нэг тийм мини бүлэгт юм уу эсвэл одоо ганцаарчлсан хэлбэрээр энэ одоо сургалтыг, зөвлөгөө заслыг өөр дээрээ эсвэл гэр бүл дээрээ одоо бас юм их гоё болчиход байна л да багшаа. Миний одоо хүмүүст хэлдэг юм та нар ингээд хүүхдийн төрсөн өдөр болохоор ингээд ширээ тойрол нэг пицца идээл торт захиалал ингийн одоо энэ хандлагаа өөрчлөөч. Үеэлүүдийн те одоо ах トゥ нарын одоо нэг 10 хүүхэдтэй нэг 8 хүүхэдтэй хүүхдэд ийм нэг натаас сургалт аваач. Энэ нэстэ нэрээ маш чухал штэ гэдэг одоо нөлөөлөл хэлж л байна л да. Тэгээд ийм байдлаар бас төрсөн өдөрт очиж ажиллах дуртай. Ийм байдлаар одоо урдчилж захиалгаа өгөөд өдөр хоногоо тохироод ажиллах боломжтой. Ер нь бол яг мэдээж багш нарын ажил бол сургуулийн ажил бол 6 сар гэдэг амралттай болчдөг. Тэгэхээр 6, 7, 8 сард бол аль болох боломжоор миний энэ мэдлэг туршлагыг гэх юм уу ашиглаад авах хувь хүн байгууллага төрийн бос байгууллагууд байвлаас холбогдох нээлттэй. Ер нь бол энэ завшааныг ашиглаад багшаа миний нэг мөрөөдөл идэв шүү дээ. Юу юм гэвэл магадгүй зарим хүндээ easy инээдтэй гэж магадгүй 21 аймаг тэр тооны сумдаараа энэ сэтгэл зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлнэ гэж би мөрөөддөг байхгүй. Тэгээд ямар ч хэлсэн мөрөөдлийнхөө эхний алхам болгоод өөрийнхөө төрсөн нутаг Дорногой аймгийн Айраг сум 2022 онд
сургалтаа эхэлсэн байгаа. Сэтгэлээ хайрлах үүдэх сургалтыг ингээд эхэлсэн байгаа. Одоо тэгээд бусад 20 аймаг сум руу ингээд явхад бэлэн шүү. Тэгээд хамтарч Одоо ажиллах. яг би өстөд манай ээж гэдэг ус манай ээж ивчээсээ тэгээ гэдэг үсээ би өстөд Монголын бүх аймаг суугаар явж үзсэн гэдэг байхгүй. Тэгэхээр би Ямар гоё. ямар гоё би тэгээд хөвсгөл эко-арцаар би Тий. үлжсэн шүү. Тэгээд ингээд өгөөд бүх аймаг суугаар дээр чиг явж үзэх юмсаа гэсэн чи нөгөө та хөвсгөл явсан чи яа хөдөө явах чи ямар чанкийг мэдэрсэн байхгүй. Тэгэхээр яаж их гэж нөгөө ээжийг бүх аймаг суудаар тэ одоо гоц салдуурт ингээд өвчөө дээр тэ одоо энэ бүгдээр ингээд явж исэн бол доо гэж ингээ бодсон шүү дээ. Тэгээд бас нөгөө соёг өгөөрүүлэх ажиллаа шүү дээ. Тий. Ажлыг ч одоо ингээд нөгөө нэг хэд хэдэн хувь гэж хамтарч ийлээ юм санагдав. Тий. Тэгэхээр би ганцаараа угаасаа ямар ч боломжгүй шүү дээ багшаа. Тэгээд яагаад би танд тэ танаар дамжуулж таны хүрээлэлд хэлээд байгаа юм бэ гэдэг чинь хэдүүлээ баг болоод ингэж гоё ажиллая, явъя, нөгөө соёлын үрийг түгээн дэлгэрүүлнэ гэдэг шиг тэ хэдүүлээ одоо энэ арт терапи энэ урлагийн сэтгэл заслыг одоо ингэж түгээн дэлгэрүүлж хэдүүлээ гоё үрээ суулгая л гэдгийг би ингээд уриалах гэдэг байгаа байхгүй юу. Тий. Өөр сар хойлоо өдөр их юм ярьлаа шүү дээ. За зөндөө юм ярьлаа. Тэгээд хүмүүс манаас тийм жишээ ярьлаа. Өөрийнхөө одоо тий нөгөө нэг баг насны дүүхээ хүүхдүүдийн хүмүүжлийнхаа талаар ярьлаа. Одоо өөр яриаггүй яг ярья гэж бодож ирсэн зүйлээ нь одоо болцсон. Эсвэл за би нэг зүйл бас нөгөө мэдрэмж картынхаа тухай тантай ярихыг хүсэж байна. Тэгээд хоёул хамгийн гол юм яриаггүй юу? Тийм тэгээд би яг санаж байна. 2019 оны 12 сарын 29-нд би анх аягуулгачтаа уулзчихсан яг нөгөө нүүрээ харж. Тэрнээс өмнө бол Мика агч маань одоо 5 жил гэсэн сургалтад чи ирсэн шүү дээ. Тий. 19 оны намар би 100 би Мика агчтай танилцсан. Тэгээд намаржин Мика агчийн ярьдаг юм нь таныг ярьдаг байсан. Би ийм гой сургалтанд сууж байгаа. Ингэсэн Сара манай аягуулагч Сара чи суух хэрэгтэй. Яг үнэндээ ингээд чухал юм байна гэсэн хэрнээ миний чихний хажуугаар ингээд яваал исэн. Урсаал исэн. За сууя гэхээр надад цаг алга, за сууя гэхээр надад мөнгө алгач гэдэг юм уу. Нэг яг үнэндээ ингээд л исэн. Тэгээ 19 оны тэр 12 сарын 29-нд хайрын 5 илгээд сургалтанд нь за ямар ч байсан сууж үзье. Аягуулагчтай уулзъя. Энэ бас хэрэгтэй юм байна гэд суусан. Тэгээ би яагаад багшаа энийг ингэж тод санаад идэв ингээд тэгэхээр яг 29-ний үүрээр 6 цагт манай нөхөр Унграас ирсэн байхгүй юу? Одоо оноо гаргах гад. Тэгэхэд би зөрөөд хайраа би сургалтанд суулаа гэд гарч байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо юу гэдг юм бэ? Одоо хүний нөхөр бол ууралдаг ч юм уу, хүн явж ирж байгаа чинь сургалт мургалт гэж юу яриад байгаа юм гэдэг юм уу? Магадгүй тэгж хандаж болно шүү дээ. Тэгээд тийм чухал юм уу Сара? Хоёлаа чи намайг ингээд явж ирж байхад тийм чухал юм уу гэж. Харин айгуус чухал сургалт гэ. Би баг үүдэн дээр зөрөөд ингээд тайвандаа гарч байгаа байхгүй юу? Тэгээд тэр сургалтын дээр очисноороо энэ нөгөө мэдрэмж картыг хийх ёстой юм байна гэдэг багш юу н баг надтай уулзаал тэр мэдрэмж картыг хий гэж хэлсэн байна. Одоо юу яасан шүү дээ. Гэд би гэдэг нэг чавта таарлахаас ч өгөөд би ингээд бодоол яваад ирсэн. Би ингээд айгүй болоо сургалтууд тренингүүд явуулаад тэгээд юм абстракт картуудаар явуулахаар ямар гоё ийм нэг Монгол карт ич юмсаа. Яаж ийх вэ? Хэн надад туслах вэ гэдэг зүгээр бодоод яваад ирсэн байхгүй. Тэгсэн чи орж ирсэн надаа багшаа баярлалаа гэснээр надад алчуур бэлгэлээд өчхгүй ялгуу гэсэн. Итгэлээ би өвдөд уншсан байсан байхгүй ялгуу брэди пэйж дээр захирлын одоо тэр үлзий баг би таньдгээ ээжийн таньдгээ хэвцэгч тэгснэ нөгөө нэг тэр гээд алчуур гарсан гэсэн юм дээр хүмүүс айгүй пост хийсэн байсан ийм гоё абстракт юм зургууд оруулж авах хэрэгтэй штэ гэдэг ингээд бичгээр ямар гоё алчуур яг ийм мэдрэмж карт байна. Ийм нэг абстракт карт яг мэдрэмжтэй ажиллагаа яг таарах юм байна. Яаж ийм картаа болох вэ гэж ингээл би зөвхөн асууж өө энэ 6 ч өдөр зөвшөөрдгөө маа өдөр чи ингээл өөрөөснөө гэрээ контракттай штэ гэхээр за болохгүй байдаг гэл тэгсэн үртэй гэдэг юм байгаа ахгүй бодвол
би ингээд амар их шуналтай айгүй карт авдаг. Картны сургуультанд одоо бүр ингээд 20 30 судсан. Карт маань 50 60 болцсон хүртэл шунал ингээд барагдахгүйсэн. Тэгсэн чи Жорж өстэй яг тэр хавчуурыг надад билүүлсэн чи би гайхаад ийм хүсэл би хавчуурыг авъя гэж бодчихсон шүү дээ гэж би чавд хэлсэн чи би надад нөхөр хавчуур гэсэн чи би бүр гайхсараад хүшээ надад нөхөр чи зураачтай гэсэн зураач тэр би яг ийм зургадаг ингээд хийхээ бүрээдсэн шүү дээ. Чи нөгөө энэгээр гээд карт хийх өгсөн чи тэгэл та гэдэг айгаа хурдан хэлсэн. Тэгээд багшаа тэгээд гэдэг шууд хэлсэн чи би ингээ гайхчихсан байхгүй. Өмнө нь үлзий байсаа чи зөвшөөрлөөгүйс чи яг эцний зөвшөөрч хөрөнгө бүр гайхчихсан. Чи тэгээд бүр нөхрөөс өмнөдөө. Тэгээ багш ингэж байгаа байхгүй. Тэгээл та гэж би ингээ хэлсэн хэрнээ яг үүндээ дотор айдас байсан байхгүй. Яана би чадах болов. Манай сэтгэл судлаач юу гэж хүлээж авах бол одоо тэрийг хэвлүүлэх мөнгө төгрөгийн чаана гэдгийг яанаач гэдэг юм айдас байсан шүү дээ багш. Тэгэл ста нөгөө нэг тэр өдрөөс хойш нөхрийнхөө сэтгэл чи айдас бодоогүй байхгүй чи зүгээр тэгэл тагээ шууд хэлсэн байхгүй. Дараа нь тэр юм одоо бодсон. Тэгээд багш тэгээд тэр өдрөөс хойш нөхрийнхөө сэтгэл зүг бэлдэж байгаа юм. Тэр чи 19 онд гэсэн үг шүү дээ. Тэгээд 19 он 20 онд түүний сэтгэл зүг бэлдэж байгаа юм. Хайраа ингээд ийм карт байдаг надад хэрэгтэй ингээд сэтгэл засалт зөвлөгөөнд ашигладаг гэх тэр хүний чинь ингээд сэтгэл зүг нь бэлдсээр агаад тэгээд 21 онд хэвлүүлэх гэсэн чинь картынхаа зургийг харуул та. 21 онд хэвлүүлэх гэсэн чинь юу яагаад бас нэг корона гэж яг үндэ болоогүй маа. Тэгээ энэний чинь ихийн тайван өөрөө бэлдсэн. Ихийн. Тэгээ бид тэр анх 88-ын ширхэгтэй 6 ингээд тогтохгүй чи надад артлж фонд нь яг харагдахгүй ингээд бүрсгээд байна. Харагдахгүй байна уу? Чи нөгөө юу яах юм бодоод нөгөө нэг юугаа ингээд авах юм уу нэг ийм нөгөө нэг фон хийсэн штэ тий. Тэр фон чи наадах чи өдгөрүүлээд байгаа байхгүй зургийг чи. Оо байж байгаа. Экранда авч. Хайрцаг савыг ихлээр харуулж. Background. За би энийг юу яа дөө багш. Зургаар би тод гарсан зургуудаа оруулчих идэх үү. Тэгээд энэ ал анх 88-ын ширхэг ихээр бэлтгэгдээд хамгийн инээдтэй 50 ширхгээр хэвлэгдсэн. Ягаад би инээдтэй гэж хэлж байгаа гэсэн чинь 88-ын ширхэг карт багтах хайрцгийг манай үйлдвэрлэх боломжгүй байна. Уучлаарай. Та харуулчих гэж тэхөө. Тэгээд тэгээд багшаа сарантай айгуул тэгээд их тайван гэдэг чинь зураач их Монголын урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэх холбоо гэдэг тийм. Тэгээ энэ багшаа 88 ширхэгтэйгээр гарах байсан анх. Ихээ 88-аар бэлдээд тэгээ энэ хайрцагнаас болоод 50 ширхгээр ингээд хэвлэгдсэн. Одоо хэвлэгдээгөө 38 зураг одоо яг одоо хэвлэгдэхэд бив билээ ингээд байж байгаа. За тэгээд одоо нөгөө би түрүү хэлсэн ч агшаа нөхрөөгөө сэтгэл зүг бэлдэж ингээд нэг 2021 онд бэлдэж агаад 21 онд ихийн бэлдүүлээд 22 онд хэвлүүлсэн. За тэгээ 22 оноос хойш ингээ 23 24 гэдэг тэгэхээр одоо манай нөхөр айгүй өрхөнд тэгдэж шít. Сара нөгөө карта авчиж засал хийчих. Чи картаар ажилласан юм. Карта аваад явчих. Чи тэгчээч гэдэг бүр нэг тийм хөөрхөн энэ айгүй үр дүнтэй гэдгийг бас нэг юм гадралдаг төвшөнд тэр хүнийг ингээд авиж бэлтгэсэн. Тэгээд би маш их баяртай байгаа нөгөө энэ карт одоо яг практик нэвтрээд 2 жил болж байна. Тэгээд мэдээж одоо эн чинь ингээл талах шиг зарагдаал эсвэл одоо юу гэдгийг ингээл бараа шиг ингээл хүн болгоноос сэтгэл ирээл парцтэй тэ бүр нээлт хийсэн. 8 сарын 16-нд нээлттэй хийсэн 2002 оны 22 оны 8 паутыг тэмүүлэн бүр ингээд хийж өгөөл тэ. Тэгээд энэ одоо би маш их баяртай байгаа 22-нд гарсан ч гэсэн одоо ингээ 25 он мэрэгчлэтнүүд маш их ашиглаж байгаа.
Энд чинь бүр аашрам идэгдэхийг хүртэл очиад ирсэн карт шүү дээ. Тэ. Тэгээд ингээд хүмүүс үр дүнгээ хуваалцаад ийм үр дүн гарлаа, тэгж ингэж ингмээр юм байна, тэгмээр юм байна. Одоо битээр бол дараагийн картанд орцсон юм багшаа. Ерөнхийдөө ихэн бэлдсэн. Харин яаж ямар хэмжээ хэлбэрээр яаж гарах вэ гэд одоо бас дараагийн карт мэдрэмж 2 карт тун удахгүй гарахад бэлэн болцсон байгаа энэ төвшөө. Язгуурын юу гэсэн шүү дээ. Ингээд зарим их карт ч ингээд нөгөө нэмэлтүүд гэж байж болно шүү дээ. Тэ энэ язгуурын юу гэсэн юм. Тэгээ одоо энэ карт маань ганцаарчлсан буюу бүлгийн сэтгэл засалд ашиглах сэтгэл зүйн арт терапи осолсон 8 үндсэн арга зүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол эхний ээлжиндийн 8 арга зүйг одоо шууд хуулаад ашиглах боломжтой. Тэгээд мэдээж ганцаарчлсан буюу одоо бүлгийн хэлбэрээр яаж ашиглах юм чиглүүлэх сургалтанд хамрагдаж болно. Сараа надаас нөгөө энэ картыг арга зүй бид нэг ингээд ном ингээд бичээд ингээд би тэр сургалтыг ингээд явуулж ирсэн шүү дээ нөгөө. Тий. Чи нөгөө нэг сая нөгөө нэг үлээ нөгөө нэг юу цэргүүд байдаг шүү дээ нөгөө нэг бас нөгөө нэг гадаадд ажилладаг те ихтэй ингээд сайн үйлсийгээд ингээд хамгаалдаг сэрвэлийн онцлоо те. Тий. Нэг сэтгэл зүйч надаас энэ карт нь ингээд байдаг гинэ өмнөх одоо ингээд сэтгэл зүйчээс нь ирсэн юм байна. Тэгээд энэ арга зүйн одоо ном нь одоо байна үү те одоо элсэн терапи нөгөө нэг бас юу байна уу гэдэг. Тэгээд би ингээд бүр элсэн терапийн юу дээр ингээд өгөөж явуулж ирсэн. Гэсэн чи тэр үуч одоо эдийг ингээд ашигладаг гэдэг хэлжсэн. Тэр Сириленд бас эрэгтэй сэтгэл зүйч байна уу? Тэгээд нэг хүн одоо биччихсэн. Тэгээд тэр ингээд элсмэстэй юм уу гэсэн ингээд авъя. Тэгээд тэр чи бас ингээд сурыг гэдгийг би арга зүйгээр сурыг яаж ажил. Тий, яг үнэ багшаа. Одоо л ингээд хүмүүс ингээд дам сонсоод эсвэл нөгөө өөрөө хэрглэж үзээд тэгээд хэрглэснийхаа дараа ингэж хүмүүс ч яриад одоо над руу ингэж холбогдох одоо үн цэнийг мэдрэх юм айгу өндөр болоод байгаа. Тэгээд би яг санаж ин Унгарт байхад Сирлианаас тэр залуу холбогдоод бүр багшаа би санаж ин. Тэр залуу Сирлианд сэтгэл зүйч хийдэг. Тэгээд нөгөө инхийг сахиулагч. Тэгээ Оросд сургууль төгсөн. Тэгээ өөрөө над руу ингээд хувь чадар холбогдоод картыг чи худалдаж авъя. Үнэн нь хийдвэ. Манайх ингээд төрийн байгууллага гэд. Тэгээд би нэг 2-ыг авъя гэдгийгсэн. Тэгээд яг үннийг хэлэхэд 2-ыг авах мөнгөгүй нөгөө баталсангүй гэж байгаа байхгүй юу? Одоо тэгээд өөр яг энгийн нэрлэл нь бол мөнгөгүй байна авч чадахгүй нэ гэсэн утга нь. Гэхдээ арайч тэгж хэлээгүй л дээ. Тэгэн гут нь багшаа би юу байсан байхгүй. За хамаагүй. Би нэгийг бэлгэлье. Би хүүгээрээ явуулчих. Тэгээд хамгийн гол нь инхийн сахиулагчдын одоо сэтгэл зүйн боловсролд тусалж гисэн хувь нэмэр болж ивэл энэ одоо миний одоо хийж бүтээсний үр шим юм аа гэдэг нэгийг бэлгэлээд тэгээд тэр залуу багш Сирлиан руу аваа явсан миний картыг. Тэгээд нөгөө ингийн сахиулагчтайгаа ажиллах гэсэн чинь яг өндөө өөрөө ажиллаж чадахгүй. Тэгээ яах вэ гэдээсэн байхгүй. Тэгэхээр би за окей хоёулаа цаг тохирч байгаад би онлайнаар ажиллаад үзьегээд тэгээ онлайнаар ажиллаад тэд нартай ингээд ажиллаад маш үр дүнтэй байсан. Тэнд дөнгөж нэг аавыгаа алдсан хүн байсан. Тэгээд хэдийгээр онлайн ч гэсэн тэр уулзалт маш амжилттай үр дүнтэй болсон. Тэгээ яг та тэр турсамжийг маань ингээд сануулж яана л да. Тэгээд яг ер нь бол тэр хүн ямар нэгэн зүйлийг хийж бүтээх гэдэг бол цаг хугацааны асуудал байдаг юм байна. Тэр хүнд хүрээд дунд урт хугацаанд хүнд хүрч байгааг эргээд ингээд мэдэрнэ гэдэг бол гайхамшигтай байдаг юм байна. Тэгэхээр нөгөө бид нар карт чи юу аахгүй 86 одоо танаа чи юу аахгүй ингээ Монгол хүний ингээд нөгөө нэг те сэтгэлгээгээр ингээд зурсан шүү. Тэгэхээр би нэг харуулж ирсэн ш чамд ингээд өөрөө гадаад одоо нөгөө нэг абстракт ингээд юм тэр ингээд тэгээд ингийн палмастраа ч юм уу одоо те одоо яз зүрээр хийчдэг. Тэгэхэд чи ингээд зурсаад ингээд зүгээр ингээд энэ картыг хийх гэж зураагүй ч одоо 20 жилийн 20 хэдэн жилийн хөдөлгөөрөө штэ те зураач те Монгол одоо өнгө төрс одоо ингээд бэлэгдэл шингэсэн болохоор Монгол хүмүүстэй илүү их төр зургаар ингээд ороод айгүйх тийм юу ятдаг нөлөөлдөг гэсэн үг шүү дээ. Шууд ингээд төр зургөө өнгө бодог ингээд төрсөөр орчоод байдаг те.
Тэгээд би бас багшаа нөгөө энэ одоо нэгэн тал одоо би хийцэн юм, энэ минийх юм одоо би одоо мундаг юм гэхээсээ илүү би Би ингээд одоо энийг бодоод яваад байсан биш. Яаж ийм карт хийх гэсэн чи яг ийм картын бүх зургийг зурулна гэвэл одоо аягүй хэцүү байгаа зү тий. Яг тэр хүндэд ирцэг гэдэг чинь тэг одоо сонин төхрөө байгаа зү бүр цаанаа чи одоо ингээд гарч гайхамшиг шиг одоо Гайхамшиг тий. тест яаж зүрийн хүсэл мөрөөдлөө биелүүлнэ гэдэг байдаг бодвол одоо яг тэгж бодоод байсан чи тэг бэлчлээл гэдэг байхгүй тий. Тэгээ эн чинь багшаа хамгийн гол нь ингээд терапевт гэж үдэхгүй за карт март гадарлаж ирсэн байх. Гэхдээ ийм карт болооч гэж бодож байгаагүй гээл явчихсан. Би бодоод байгаа байхгүй. Дад зүй боломжтой байхгүй. тий. Тэгээ эн чинь хамгийн гол нь ингээд зургийн нөхрөн зураад арга зүйгийн багштайгаа хамтраад эхнэр нь бичээд ингээд хамтын ийм гоё оюуны одоо энийг ингээд хөвлөж айгүй гоё үн цэнтэй хэд гээл ингээд яваад шүү дээ тий. Тэгээд би нөгөө нэг ер нь бол би л одоо миний л юм чинь би л түгээн дэлгэрүүлнэ би л ашиглана гэж яг үндэ бас боддгоо. Тэгээд энэ 50 ширхэг карта 10 ширхэгээр нь 10 ширхэгээр нь ингэж багцлаад тэгээд баг нэг 50 орчим боловсролын сэтгэл зүйч нарт би бэлгэлсэн шүү дээ. Тэгээд яагаад ингэж бэлгэлээ илүү гараад бэлгэлээгүй л дээ. Ядаж энэ 50 хүний нэг 10 нь ебэс дээр ингэж ашиглаад үр дүнг нь мэдэрчийвэл хэрэгтэй юм да гэж одоо юм туслах бас мэдээж түгээн дэлгэрүүлэх зорилгоор ингээд 22 23 онуудад ингээд бэлгэлж ирсэн. Одоо ч бас ингээд хаяа бас ингээд нөгөө бэлгэлээд явж байгаа. Тэгээд ер нь бол энэ одоо сэтгэл зүйн зөвлөгөө илүү үр дүнд хүргэе гэвэл биднэрт сэтгэл зүйчдэд ийм гартаа барих техник хэрэгсэл ийм маш чухал шүү. Одоо хэрэглэгдэхүүн тий маш чухал шүү. Тэгээд залуу нөхцөлтэй хэлэхэд ийм арт терапи руу ингээд шунан дурлаж ороорой. Тэгээ энэ салбарт та дунд урт хугацаанд ажиллая. Таны үнэт зүйл мөн л бол арт терапи руу заавал ороорой гэж одоо хүсээд өрөөгөөд өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлүүлэх хүсэлтэй байна. Тэгээд намайг тоож, урьж энэхүү ярилцлагандаа ингээд оруулсан багштаа маш их баярлалаа. Юу тоож гэж чамаагаад оруулахгүй л одоо тэгээ одоо бурхны авралаар одоо би дандаа багшийн сайнтай учирдаг. Дандаа ингээ миний сайн багш болгонтой би ингээ учирсан байдаг. Тэрний нэг нь таа шүү. Тэгээд яалтчгүй ингээд энэ үсэг шигэ тий арт терапигийн үсгийг зааж өгсөн айгуул багштай хязгааргүй их баярлалаа. Одоо таны тарьсан үр одоо дэлхийгээр нэг цацагдаж хэдүүлээ ингээд өстой нэр дүүрэн сайхан сарнаа цэцэг хурааж авах болтугай гэж ерөөё. Чи одоо өнөөдөр одоо энэ ажлын хажуугаар ингээд ороод ингээд ярьж өгсөнд баярлалаа. Тэр энэ олон дурсамжаараа энэ олон түүхээр ингээд хаалцаад хоёлаа энэ одоо жилгээ дараа 5-10 жилийн дараа зүйлээ санагдах байх. Гэтэ одоо харж байгаа зү живтээр ингээд яриул ингээд сэдвүүд аягүй их байдаг. Тэгээд ингээд нэг өнөөдөр зүгээр чамайг танилцуулъя гэж бодсон байхгүй. Тэгээд дараа нь ингээд энэ зэрэг хүүхдээ сэдв ийм арт терапи сурвалж юм уу те лекц дээр ойлгоо бүр тустаа ингээд уулзч болох юм байна гэж үзсэн. Тий. Асуултууд юм уу те холбогдох зүйлүүд дээр бас чигээд үйл ингээд оруулчихгүй те энэ багш нагаад би бас чамайг тэгэлж те. За тэг багшаа. За маш их баярлалаа. Өнөөдрийнх нь ажилд амжилт хүсье. Түр баяртай багшаа. Тийм юу яж зургийг оруулаарай за. Тэгнэ багш. Би гоё юм амсарцсан гэдэг юм уу гэж. Тэгнэ. Амьд нөлөөллийн ажил хийнэ. Тас гэдэг нэг ингээд аягүй олон цагаан цав зэдэртэй байдаг шүү дээ. Зингэртэй тэр чинь багцдаг шүү дээ. Тэрний чинь хүртэл бас ингээд нөгөө нэг ийм цамцсан терапи болгож иж болно. Нөгөө янз бүрийн таагүй дурсамжуудын ч юм уу татаа дурсамжуудын тийм бүх болгоод төгсөлтийн баярын ингээд өдөр дурсамж олгоод ингээд үлдээвэл бид нар одоо ингээд би бодод шүү. Яна бидний цагаан бардаг тэр ар бардаг үлдсэн байсан бол ингэж үлдсэн байл ямар гоё явах байсан бэ гэж чи тэгсэн ч орж ирээд энэ цав цаан зарч байна гэсэн энэ цав өөрөө хийсэн дээ. Энэ миний зүрхүүтийг харсан уу юм бол тэ нартай үзсэн харсан хүмүүстэй.
Чи бас цэцэг. Ийм бүтээлч багштай нэрээ бид нар бас азтай шүү. Ийм одоо түүчээ болсон, үлгэр болсон. Энд одоо Багш тэгээ гайхамшигтай. муу гэж байгаа боловч тэгээд муу байсан ч гэсэн тэгэл одоо Наа чи нөгөө надад бол 2-ын тоо гэхээс илүү Сваровскигийн бэлэг тэмдэг шиг л харагдчихэв миний нүдэнд. тэгээ яхад тэгээд 2 байсан ч дунд байсан ч гэсэн 10 жилээ тэгээд төгсчлээ л те юу л гэсэн үг байхгүй те. Болж байгаа байхгүй те. Гой санаа өгсөнд баярлалаа. Наадах чинь би заавал гоё ажил хэрэг болгоно. Тэгээд за За баярлалаа багш.